Ер нь шүү дээ. Оршихуй өөр өгдөг байхгүй. Хүүд үргэлж билэг гэдэг байгаа тийм. Үргэлж өгж идэг. Харин бид нар авдаггүй байхгүй. Хүн болгон өөрийнх нь савнда карманда тохируулж авдаг. Саваа бэлдээгүй. Саваа бэлдээгүй жишээ нь авдаггүй, өөрөө авдаггүй. Түүнээс оршихуй хатуу нийгэм хатуутай биш юм билээ. Энэ нь яг бэлэгдэн дал хомсруулыг даалгаврыг бэлдээ. Тэгээд дал хомстой ингээд харьцах өвчнөө айгуу гоё арга байдаг гэсэн хэлсэн шүү дээ. Тэгээд би яг нэг тим үгүй гэд хариулт бас авч болдог тийм. Хамтран ажиллахад ашигтай бол тим гэж хариулаарай. Үгүй бол намайг хажуу тишээс авлуулаарай. Тийм бол урагшаа хойшоос авлуулаарай. За бие сул тавиад бие чагнаа. Энэ үед манайхан орж ирж байгаа хариуг ерөөсөө эсэргүүцэхгүй, шүүхгүй, логик тарих шүүмжлээд иж болдог. Зүгээр бие ухамсараа бие рүү чиглүүлж уган баярын хувьд болохоор үгүй гэдэг хариулт орж ирж штеп. За маш сайн байна. За одоо даалгавар өгч болдог. Ямар даалгавар өгмөр вэ? Тэгвэл чи ингэж даалгавар өгч болно шүү дээ. Таны гайхалтай бүр ингээд нууцлаг ертөнц хүлээж байгаа гэж хэлэх байна. За сайн байцгаана уу? Грин подкастын маань ээлжид нэгэн дугаар мэдээж бисгаас хамаат асуудлаач юмч айна багштайгаа хийж байна. Тэгээ өнөөдрийн дугаар бас сонирхолтой болох болоо гэж бодож байна. Яг тэгэхээр би тодорхой хэмжээний бас үзүүлэх контент бэлдсэн байгаа. Та бүхэн бас тэр контентыг үзээд араас нь битээр бас ингээд ярилцаад явах юм байгаамаа. Тэгээд мэдээж хэрэг асуултуудаа бэлтгэсэн байгаа. Таны бас ойрын ажлын төлөвлөгөөнөөс бас сонсъё гэж бодлоо л да. Та бас нэрээ дугаар эхлэхдээ тэр юугаар эхлүүлчих гэж бодож байна. Таны ивентээр удахгүй таны ивент болох гэж байгаа юм байна. Тэгээд энэ ивенттэй холбоотой бас тодорхой хэмжээний мэдээлэл өгөөч. Тэрийг авчаад хоёлаа контент үзчихлээ тий. 3 сарын 22-ны өдөр өглөө 10 цагаас ITC Tower-д ивент болох гэж байгаа. Энэ ивент маань дотоод гэрлийн Асая Урандор ийм сайхан ивент болно. За гол зорилго нь юу вэ гэхээр гэр бүлийн надад харилцааг илүү хайраар дүүргэж бие биендээ энэрэнгүй сайхан харилцааг бий болгож ирээдүйн сайхан амьдралыг бүтээхийн тулд бид нар өөрсдөө цаг гаргаж нэг өдрийг өөртөө зориулсан ийм сайхан ивентээр далд хумсрын төвшөнд харилцааг эвдэхэд нөлөөлж байдаг сөрөг ихтгэл үнэмшил далд хумсрын тэр програмуудыг хувиргах. За дээрэс нь ямар зорилгоор тэр програмууд үүссэн бэ? Цаадах одоо мэдрэмжүүдийг нь хайраар дүүргэх ийм сайхан хувиргалтай далд хумсрын төвшөнд явагдах бясалгал болно. Энэ бясалгал маань за энэ ивент маань ерөнхийдөө 3 цаг орчим үргэлжилнэ. Хүн ерөнхийдөө өөрөө дотроо хайраар дүүрсэн мэдрэмж, өөрийнх нь дотоод үн цэнний мэдрэмжүүдийг өөрийнхөө дотор мөн чанарыг ойлгож мэдэрсэн цагт бидний амьдрал, бидний харилцаа эргэн тойрондоо асуудал үүсгэх, бидний амьдрал дээр сүргэр нөлөөлөхгүйгээр бид нар харин гэр бүлтэй хайрыг түгээж, сайхан харилцааг бий болгож өөрсдөө хамгийн эерэг амар амгалан төвшөнд мэдрэх болно. Тэгэхээр ийм л зорилго, ийм л хүсэлтэй энэ ивентийг явуулах гэж байгаа. Тийм тэгээд дашин төлөлгөд бас хүмүүстэй хэлэхэд багшийн ивент бол мөхөр гайхалтай байдаг. Би нэг оны өмнөх таны ивентээр суужсэн шүү дээ. Тэгээд энэ бол маш гайхалтай байсан. Үр дүн бол бүр гайхалтай. Тэр нөгөө зорилгын терапи хийжсэн тийм. Тэгээд тэр зорилгууд маань ер нь бол бүр ингээд эхнээсээ биелээд явж байгаа. Тэгэхээр маш чухал юм ивент байд юм аа. Энийг ингээд хүмүүс маш сайн ойлгоод бэлтгэлтэй ирээсэй гэж би амар хүсэж байна. Маш хүсэж байна тийм. Үнэхээр үр дүнтэй гайхалтай байх болно. Тэгээд мэдээж гомдлын юу бол бас хүний айгуу тийм чухал асуудал юм байлээ тийм. Тэгээ ер нь бол гомдол гэдэг зүйл маань тухайн хүний өөрийнхөө мөн чанарт нь тохирсон потенциал, ур чадвар, хүч чадлыг дарангуйлдаг. Өөрийгөө тусгаарлах тийм хамгаалт үүсгэждэг байхгүй. Энэ орших ертөнц ерөөсөө надад тохирохгүй байх гэд өөрийгөө автоматар хамгаалж эхэлдэг. Тэгэхээр ийм хамгаалч өөрөө өөрийнх нь энэ оршихуд хэрэгтэй таны дотоод хүч, боловсрал, мэдлэг, одоо потенциал юу гэдэг, мөн чанар энэ бүгд дарангуйлагдаад энэ дарангуйлагдах тусам хүний өөрийнх нь итгэл сулрна мэдээж эргэн тойрноос хайрыг нэгч эхэлдэг. Ингээд харилцааны зөрчлүүд үүсэх жишээний. Энэ ивентээр болохоор далд хумсрын төвшөнд ажиллах учраас өндөр үр дүнтэй байх болно. Тэгэхээр маш сайн сэргэг төвлөрч чадсан байдалтай суух хэрэгтэй юм уу?
Яг энэ ивентээс өмнө бэлтгэл хичээлүүд гэж байгаа халттай групп дээр ордог. Тэр бэлтгэл хичээлүүд маань өөрөө даалдах хүмүүсээр холбогдоод тохио авч сурах, мөн өөрийгөө тавшруулах ийм хичээлүүдийг сурсан байх шаардлагатай. Тэр өдөр шууд хүрээд ирэх юм бол бас л учраа ойлгохгүй байж магадгүй. Тэгэхээр эртхэн бүртгүүлээд эртхэн хаалттай группт байгаа бэлтгэл хичээлээ сураад өөрсдөө бэлдээд тэр өдөр ирэх хэрэгтэй. Зөв. Дахиад л хэлээд багшийн ивент бол үнэхээр гоё шүү. Тэгээ одоо өөр юу хэлэхдээ те. Миний хувьд бол бүр үнэхээр үр дүнгийн мэдрээд яг ингээ боддоор тэнд байгаад үзэхэр хамаагүй илүү гоё байдаг. Тэгээд гомдол хүнд маш их ачаа болж идэм билээ. Тэгээд энийг хүн мэддэг юм байлээ. Тэнгүүд энэ их ачааг аваачаар хүн цаана нэг агүй их нөт потенциал нь ингээ сулраад гараад ирдэг. Тэнгүүд нөгөө амжилт сайхан амьдрал руу зорих боломжийг нь маш сайн хангаж өгдөг зүйл юм байлээ гэдэг зүйлийг би маш их ойлгосон. За тэгээд хоёлоо одоо өнөөдрийнхөө контент руу ороод тий. За хоёлын хамгийн ихнийхээ контентыг үзчихье багш. Тэгээд энэ дээр ярилцсан. Би одоо энэ дээр бас нэг тодорхой хэмжээний 4 төрлийн контент бэлдсэн байгаа. Тэгээд энэ дээр хоёлоо ярилцаад явчих. За ихний контент үз. Хорвоо ертөнц гайхамшигар дүүрэн гэлцдэг. Яг л үүнийг нотлох мэт эрдэмтдийн хүртэл гайхшралд оруулахаар шинжлэх ухааны тун сонирхолтой баримтууд цөөнгүй бий. Үүний нэг нь бол ертөнцийн дөрвөн хүчний тэнцвэр гэх ойлголт бөгөөд тодруулбал манай ертөнцид таталцлын хүч, цахилгаан соронзон хүч, цөмийн сул харилцан үйлчлэх хүч, цөмийн хүчтэй харилцан үйлчлэх хүч гэх үндсэн дөрвөн хүч байх бөгөөд эдгээр нь маш нарийн уялдсан тохиргоотой байхаагаад аль нэг хүч нь өчүүхэн төдий өөрчлөгдвөл амьдрал, матери, гариг эрхэсгээд бүхий л зүйлс оршин тогтнох ямар ч аргагүй болох байв. Үүнтэй яг адилаар манай нарны аймаг хоорондоо уялдсан маш нарийн тохиргоотой бөгөөд аль нэг гаригийн өгөгдөл хэмжээ өчүүхэн зөрсөн бол дэлхий дээр амьдрал оршин тогтнох ямар ч боломж байхгүй байх байсан юм. Мөн манай ертөнц микро төвшөнд квант орон зайд маш нарийн супер тэгш хэмийн бүтэцтэй байдаг тухай яриа аль хэдийн гарах болсон бөгөөд эдгээр асуудал нь судалгааны төвшөнд явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор математикийн гайхамшигтай жишээнүүдийг та бүхэндээ дурдъя. Түүний нэг нь Манделбротийн фракталын суурь томьёо юм. Z нь комплекс тоо, S нь тогтмол утга илэрхийлдэг бөгөөд энэхүү энгийн квадрат томьёоноос дахин давтах хязгааргүй нарийн ихээ гарч ирдэг нь гайхалтай. Байгаль дээр энэхүү фрактал үзэгдлийн олон жишээ байдгийн нэг бол цасан ширхэг бөгөөд яг л хэн нэгэн уралсан мэт маш нарийн тэгш хэмтэй мөн нэмээд хэ ахин дахин давтагдан үргэлжлэх фрактал шин чанартай юм. Мөн математикт алтан харьцаа хэмээх гайхалтай ойлголт байдаг бөгөөд Фибоначчийн тоон дараалал хэмээх анх амтэн үржүүлэг тэрэлж байсан математик болон алтан харьцааны тоо хоёр хоорондоо нарийн холбоотойг хүмүүс сүүлд ойлгож байгаль дээр маш их ажиглагддаг чухал ойлголт болохыг энэ илрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл алтан харьцаа гэдэг нь нэг бүхлийг 2 хуваах бус 1618 гэсэн харьцаагаар хуваах бөгөөд энэ нь гайхалтай хэлбэр дүрс болон хээ дүрслэлийг харуулдаг. Байгаль дээр маш их ажиглагддаг гайхалтай тоон дүрслэл бөгөөд хүний бие өөрөө бүхэлдээ алтан харьцаа руу төгтөг буюу хэдий ч нэ 1618 гэсэн харьцаа руу төхөх тусам тухайн хүн гоо үзэсгэлэнтэй харагддаг гэжээ. Сууд эрдэмтэн Леонардо да Винчи энэ тухай судалгаа хийж хүн бол байгаль дээрх хамгийн төгс бие бүтэцтэй бөгөөд гайхалтай математик хэмжээнд оршдог тухай зурж тооцоолж харуулсан юм. Харин Фибоначчийн тоон дарааллын хувьд өмнөх тоон дээрээ дараагийн тоон нэмэгдэж явдаг бөгөөд буцаагаад хуваахад алтан харьцаа руу дөхөх буюу тоо нэмэгдэх тусам хуваахад 1618 руу ойрцдог байна. Амьдрал дээр хэрэглээний хувьд Фибоначчийн тоон дараалал нь хүний биеийн эсийн хуваагдал, ургамал, хурдан, үр ашигтай ургах загвар, дизайн, зураг, архитектур болон санхүүгийн график зах зээлийн хөдөлгөөнд таамаглахад мөн алгоритм, хиймэл оюунд өсөлтийн загвар болгоход ашигладаг тун хэрэгтэй тоон дараалал байдаг юм. За багш нэг ийм контент бэлдсэн байна тийм. Жохон их математик ороод ойлгомжтой болсон бол уучлаарай. Тэг яг үзэл багш их гоё. Тэгээд ер нь энэ мэдээллийг бэлдэж явахдаа би яг бодчихсон байхгүй. Хорвоо ертөнц чи ер нь өөр ямар гайхалтай юм бэ те. Ямар их нууцлаг сонирхолтой юм байдаг юм бэ. Бид нар нөгөө хитрхи бас их орчин цагийн хүмүүс ч нөгөө энгийн сэтгэдэгүүлчих. Хитрхи энгийн, хитрхи өв төрхтэй сэтгэгээд байна. Тийм болохоор ингээд өвшөө гой юм үзээсэй гэж би бодсон л да. Тэгээд саний тэр ярьж байгаа тэр алтан харьцаа шүү дээ. Тэр их сонирхолтой байна.
Би өөрөө ч бас нэг мэддгүй л байсан л та. Тэгээд яг уншаад яасан чи айгүй сонирхолтой. Энэ чинь тэр Leonardo da Vinci гэдэг тэр эрдэмтэн бас зурж ирсэн юм байл та. Тэр нэг хүний зураг байгаад би бас ойлгодгүй байсан. Энэ ч юм байна багшаа. Одоо хүний гар гэхэд л одоо нэг хэмжээ байгаа шүү дээ. Тэнгүүд энийг яг энээс энэ хүртэл нь энэ хоёрын харьцаа чи яг тэр 1600 хэдтэй гэт юм байна. Ерөнхийдөө багцаалтар л. Яг нэг тэгш хуваал биш те. Ерөнхийдөө ингэж анзаарах юм бол эндээс энэ хүртэл арай урт байгаа шүү дээ. Тэнгүүд энэ мөч нь арай богино. Тэнгүүд гар хүртэл тэгт юм байна. Эндээс энэ оронд арай их, эндээс арай бага. Гэхдээ яг нахалтай харьцаагаар нөгөө нэг одоо бүдвшээр хүртэл 1.6 байхгүй гэж. Тий. Аливаа ямиг нөгөө яг дундуур нь хуваах биш 1.6 вэ. Нэг нь арай жоох ихтэй, нэг нь арай жоох юм бага. Энэ харьцаа чинь хамгийн төгс харьцаа болж бод юм байл та. Тэгээ яг бүр наринд бол тэр 1618 л тий. Энэ нүүр ч гэсэн тийм байна. Нүүрийг ингээд хонгод энэ хэсэг нь одоо яг ихэнх нь энэ хэсэг нь арай бага нь. За тэгээд ам чинь ингээд хуваах бүгд ингээд юм алтай харьцаагаар явд юм. Тэгээ нэг бүтэн борц гэсэн хуваахаар ингээд алтай харьцаанд явд юм байна. Тэгээд яг ингэж явд юм байна. Тий ингэж хуваагаад хүүсээр нь хүүсэх юм бол тий. Тэнгүүт хэдий ч нэ тэр нөгөө 1618 төхөх тусам хүн илүү царайлаг болж ирдэг. Бүр ингээд энэ чинь бүр тогтцсон тий. Тэгээ аюу гайхчихсан баха. Пүүх бид нар чи өөрсдөө тэр чигтэй математик юм байна. Ингээ тэнгуү тэр Fibonacci-гийн тоон дараал энэ төр гэдэг бас ингээ сонирхож их гоё байна тий. Сайн яа. Тэгээ тэр цасан ширхгийн тухай багшаа. Энэ цасан ширхэг ингээ үнэхээр гайхалтай тий. Хүмүүс минь ингээ би яг боддог байхгүй. Хорвогийн тухай ингээ бодохдоо цасан ширхэг нэг харчаасаа ямар нарийн хийцтэй тий. Тэр хэдэн мянган ширхэг байгаа шүү дээ тий. Тэг бүгдээрээ давтагддггүй гэж байгаа шүү дээ. Давтагдчихгүй. Тэг машин го тэгшинтэй тий. Тий. Одоо хүний нулимс хүртэл талстууд нь одоо гашуудлын үеийн талстууд нь арай өөр, баярын нулимс чинь маш гоё. Яг нөгөө цашин ширхэг шиг гоё талстуудтай болох юм бол гашуудлынх нь арай нөгөө эвдэрсэн юм шиг янз янз байдаг байхгүй. Энэ бүгд цаанаа тийм хууль байдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ сайн нөгөө яригадаад байгаа зүйл дээр таталцлын хууль гэдэг яриад шүү дээ. Одоо дэлхий мэдээж таталцлын хуультай бид нар дэлхийд ингээд тогтон оршиж байгаа шүү дээ. Хэрвээ энэ байхгүй бол бид нар чинь бутраал энэ дэлхий бид нар байхгүй тийм биз дээ. Тэгэхээр энэ нэг таталцлын хуулиар молекулууд чинь бий болоод тэгээл ингээ биетүүд бий болоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ оршихуй ертөнцийг ингээ тогтоож байгаа нэг асар их хүч байгаа нь ингээ батлагтаад байгаа байхгүй юу? Тэ? Одоо ингээд тэр молекулууд яагаад ингээд тогтож байгаа вэ? Энэ чинь өөрөө тийм хуультай байгаа даа. Тэгэхээр нейтрон, протон гэж байгаа шүү дээ. Тэр нь одоо ингээд бас ингээд байгаа нь өөрөө тийм татга тийм нөгөө юутай. Тогтоох тийм хүчтэй. Энэ нь биш тэ нөгөө ядро болж явагддаг байхгүй юу? Альва юм чи ядрот тэ. Энэ нь нөгөө яригадаад идэг жинхэнэ нөгөө энэ яриг сунсан байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нь бол бүх орших ертөнцийн байдаг. Хүний бие төр чихтэй тэ материуд бүгд байгаа. Би нэг багшийн нэг яриаг ингээд одоо ингээд бодоход ойлгоод байгаа байхгүй юу? Манай багш ингэж хэлж ийсэн. Зөвхөн хүн л ухамсартай юм уу гэж хэлэхэд бид нар эхэндээ тийм гэж хариулна шүү дээ. Энэ юу юм гэхээр энэ бол амьгүй ухамсаргүй гэж хэлж ийсэн байхгүй. Тэгэхээр манай багш ингэж хэлж ийсэн. Хүн одоо бидний далд ухамсар байгаа шүү дээ. Бидний далд тэр одоо молекулуудыг ингээ хөдөлгөөд байгаа байхгүй. Бүгдийг зохицуулаад тийм бидний мэдрэлийн системтэй ингээ удирдагдаад тэрэн шиг саяны ухамсаргүйгээр ухамсартай байгаад байгаа байхгүй. Бүх матери чинь тийм. Тэр байхгүй бол оршин тогтнох боломжтой. Тэгэхээр цаана нэг өдөртэй тийм хүч байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр манай бүр ингээд багш ингэж хэлж ийсэн. Хүн тэгээ өөрийн далд ухамсартай. Тэгээ материйн далд ухамсарт гарах бүрэн боломжтой байдаг гэж хэлж ийсэн байхгүй юу. Тийм. Тэгээд зүгээр ингээд та нар энийг ингээд матери ухамсаргүй гэж бодож байгаа бол үгүй шүү. Бүх хүн төрлөخت нэг нэгэнтэй далд ухамсараар ингээд холбоотой байд юм аа гэд тэр үед чинь бас короногийн үеч байсан. Тэгээд короног бас жишээ татчихсан баггүй юу. Энэ короно яагаад энэ оршихуд ингээд ирж байгаа вэ? Энд чинь учир шалтгаантай юм аа. Хүн төрлөخت нь бүгдээрээ далд ухамсараараа нэг нэгэнтэй холбоотой байгаа учраас нэг зүйл явагдаад байгаа гэд тэрийг тайлбарлаж ирсэн. Тийм. Тэгэхээр ер нь бол тийм оршихуд тийм
нэгдмэл нийлмэл нэг тийм хүч байдаг гэдэг нь үнэн баггүй юу? Вау, би бүр нэг багш яг нэг бидний хамт ухамсаргүй хоорондоо холбоотой гэдэг нэг сонсч ирсэн. Хамтын ухамсаргүй гээл те. Энэ талаас мэдээлэл хоёлаа гарна те. Гэтэ ингээд үнэхээр материалтай яг юм бас ухамсаргүйгээр холбогддог гэж бас анх удаа сонсож байгаа. Тэгээ би бас яг энэтэй холбоотой мэдээлэл байгаа шүү багшаалаа. Тийм үү. Би дахиад ярина за тийм бас сонирхолтой мэдээлэл байгаа. Энийг одоо ингээд эрдэмтэд ч гэсэн ингээд батлаад нотлоод явж байгаа. Тэгээ өөрийнхөө манай багш яг батлаад байгаа гэхээр өөрийнхөө практикаараа батлаад байгаа байхгүй юу? Үзээд үнэн байд юм байна гэд. Тэгээд сүүлийн үеийн эрдэмтэд бас нөгөө Диспенсогийн подкаст дээр тэр чинь угаасаа тийм системтэй. Гэтэл тэрийг одоо үзэгчдэд товчхон тайлбарчаад нөгөө тэр рофт ч нөгөө юм байсан багшаа. Ийшээ ирэх магадaltaй рандом иргэдэг нөгөө нэг хамаагүй иргэдэг. Гэхдээ нийт ингээд нөгөө нэг хуваар нь үзэх юм бол яг 50% магадaltaй иргэдэг юм байна. Тэгсэн чинь тэрийг яг эрдэмтэд судлангуудаа нөгөө дигдэх орсон байгаа. Тэнгүүд дигдэхэ чинь нөгөө анх харсан зүйлээ ээж гэж бодд юм байна л да. Тэнгүүд нөгөө ийшээч нэг иргэл ийшээч нэг ирэнгүү дигдэхэнүүд нь дагаад яваадсан юм байна л да. Тэнгүүд нь дигдэхэнүүдийн нэг бууланд нь ингээд хашцсан юм байна. Тэгсэн чинь нөгөө робот чинь ингээд хоёр тишэл ингээд яваад байгаа шүү дээ. Тэгэхэд арай илүүтэй ингээд иргэсээр байгаа дигдэхэнрүүд татагдаад ойрцсон гэж байгаа байхгүй тийм. Тэнгүүд энэ дээр ингээд айгуу гайхаад дигдэхэнүүдийн ингээд магадгүй нэг тийм татах хүч ч юм оюун санаа ч юм уу хүсэл ч юм уу тийм. Яаж энэ роботод ямар ч нэг хэмжээгээр нөлөөлсөн бэ ингээд айгуу гайхаж ингэж хүлээж авсан юм билээ. Тэгэхэд давтаж үзээд гайхшраад ингээд. Тий. Тэр их сон судлах байлаа бас. Харин тий нөгөө бид нар ингээд бодоод байгаа хгүй. Би л ингээ ухамсартай, би л боддог. Бүх юмыг ингээ ил ухамсараараа шийдэх юм шиг л манайхан ч хянах гал санаа зовол яваад байгаа шүү дээ. Гэтэл тийм биш юм билээ. Тийм биш. Тэр эд зүс нөлөөсөн байгаа хгүй тий. Нөлөөлийн хувь бол асар их байд юм билээ. Тэр үед одоо амгүй гэж бодож байгаа зүйлүүд чинь өөрөө бас тийм очтой юм бэл шүү дээ. Тэгэхээр ерөөсөө гайхалтай байгааз. Гайхалтай. Тэгэд би яг эхний энэ контентээр би ингээд үзэж байгаа хүмүүст юу гэж зөвлөхийг яг нөлөөлөхийг хүссэн бэ гэхээр одоо ингээд багш юм болчих. Орчин цагт нэг юм хүмүүс амар өвдөртэй амьдэрдэг болчих. Би ч гэсэн өмнө бас яг тийм байсан байхгүй. Тэнгүүд одоо миний амьдрал ингээд нэг дараагийн төвшөнд орсон чинь вау бүр ингээд шал өөртөө нүд нээгдэж байгаа. Тэнгүүд би хүмүүсийг ингээд тэр нэг юм өвдөртэй амьдралаас гараасаа гэж аяг хүсэж байгаа. Яг тэр нэг шинжлэх ухаан гэдэг бид нар чинь нэг юм амар хязгаарлалт болсон юм байна. Шинжлэх ухаан л үнэн. Шинжлэх ухаанаас бусд нь бол худлаа. Гэт бодчихдаг. Тэнгүүд шинжлэх ухаан ч өөрөө амар хязгаарлагдмал одоо судалж явж байгаа зүйл айгүй их те судлагдаагүй байгаа зүйл айгүй их те зөвхөн логик хүрээнд явагддаг. Дандаа анализ хийдэг те давтан шинжилгээ мэдгээд ингээд. Тэнгүүд логик хүрээс бас давтсан юмнуудыг харуудаар асар их байна багш. За тэгээд судлагдаагүй болон судлагдаж яваа маш их мэдээлэл сонирхон ачинууд байна. Тэнгүүд шинжлэх ухаан л үнэн гэх юм бол нэр үнэнхээр хүний хязгаарлагдмал болгочих чинь. Үнэнхээр өвдөртэй болгочих чинь. Тэнгүүд нөгөө төлөөр бас багш нэг юм байгаад байгаа. Бид нар ч нэг нийл ухамсараараа энэ ухамсараар нэг юм загвар дизайн үүсгэл явчихсан юм байна. Тэнгүүд энэ маань нэг юм орчин цаг одоо капитализм ч гэдэг юм уу те багш. Маркетинг ч гэдэг юм уу. Тэгэхэд нэг юм тухайн үеийнхаа нэг юм юунд орчдөг юм байна. Хүрээнээс хайлтдаг. Тэнгүүд далд ухамсар болохоор ингээд нөгөө нэг маш олон мянган жилийн юм дата дотор нь явж идэг болохоор яг үннийг хардаг гэж би сонсчихсан байхгүй. Далд ухамсар яг үннийг хардаг. Үнийг мэдэрч идэг нөгөө бидний сонсохгүй дуу те сонсохгүй аваа гэдэг нарийн шинийн бүх юмыг мэдэрч идэг. Одоо энийг ингээд энгийнээр үзэж байгаа хүмүүсээ тайлбарлах юм бол юу юм бэ л те. Орчин цагийн үеийн хүсэл магадгүй нөгөө нэг аз жаргал гэж бодонгод нэг гоё ламборжини те нэг гоё хаус ч гэдэг юм ингээд байж болно. Тэгвэл энэ бол яг орчин цагийнх нь нөгөө нэг юм үйл суртал юм байна. Жинхэнэ далд ухамсарын нөгөө нэг тайвшил аз жаргал гэдэг нь бол нөгөө сайхан байгаад тий өөр юм яригддаг. Тий өөр юм яригддаг байхгүй. Одоо энэ бол тэгээ одоо хараа бид нар яг энэ цаг хугацаанд амьдраад байгаа болохоор бидний хувьд юу тренд гэд маркетингийг маш их хүчтэй явуулж бид нар нөлөөлөх гэж оролдож байгаа тэр зүйл л гой санагдаж байгаа шүү дээ. Гэтэл өмнөх үеийн хүмүүс тэр зүйл байхгүйсэн шүү дээ. Одоо жишээ нь тий дандаа мөртөөгөө яваад тэд нар яасан аз жаргалгүй байсан юм уу? Үгүй шүү дээ тий. Тэр хүмүүсийн өөрийнх нь цаг үед нь байгаа хамгийн гоё тренд нь тэд нар ингээд гоё л байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ерөөсөө нөгөө хязгаарлагдмал ерөөсөө бид нар ингээд хязгаарлагдмал бодоод байгаа. Яг үнэндээ шүү дээ хүн аз жаргалыг материас олдоггүй. Энэ ертөнцид болж байгаа процессээс тий. Хүн өөрөө энэ ертөнцид оршин тогтнож байгаа тий. Дотроос тэр мөн чанарыг ойлгосноор
утга учрыг ингээд дотроо тайлагдсанаар ерөнхийдөө амар амгалан болт юм байна. Тийм. Түүнээс яг одоо тэрийг л яг үнд ингээд андуурагдлаасаа болоод өнөөдөр ингээд маш олон харамсалтай зүйлүүд болдог байхгүй жишээ нэг нэ зодох ч юм уу янз бүрийн юм одоо нийгэмдэр үүсэт нь шүү дээ. Тэр матер ч юм уу тэр нэг бидний бодолд байгаа нэг албан тушаал ч юм уу нэг амжилтанд хүрж ижил яг тэр үедээ л тий бүх зүйл болох юм шиг л энэ бол зүгээр л андуурагтал ил ухамсарын түвшинд л бидний гээд нэрээ явагдаад байна. Хэрвээ даалт ухамсарын түвшинд эннийхээ гүнийг ингээ ойлгох юм бол шал өөр түвшин рүү очдог байхгүй юу. Одоо жишээ нь арай өөр яг нөгөө дээд жоохон хүсэл нараа дээд түвшнийх байдаг. Материалтай ерөөсө холбоогүй болоо явчихдаг байхгүй юу. Тийм. Яг үнэ. Даалт ухамсарын дотор нь яг нөгөө үнэн байждаг тий. Ер нь бол тэр нөгөө цаг хугацаа тухайн трендээс хамаарахгүй тий. Хамаарахгүй нөгөө одоо нөгөө бидний дотоод гэрэл сургалтын дээр гүнийг хүсэл тодорхойлох техник бааш. Тэрийг ингээ гаргаад ирэхээр ерөөсөө материалтай холбоогүй гардаг байхгүй юу. Дандаа өөр үү тий. Өөр байдаг. Өөр түвшнийх. Чи өөрийнхөө тодорхойлж үзсэн үү? Материалтай холбоотой байсан уу? Ямар ч материйг шалтгаан болгож авсан чинь ямар ч материалтай холбоогүй гарч ирдэг. Тэгэхээр тэр бол өөр түвшний өөр тийм дээд түвшний ухамсарын тэмцэлтгүй яваад байдаг. Тэр техник бол багш үнэхээр гоё техник шүү. Би бүр тэр техник хэрэглээд вау миний дотор ийм гоё хүсэл байгаа юм байна гэдгийг би айгүй мэдэрсэн. Тэр бол үнэхээр тэр хүслийг ингээд хүн мэдрэхээр яг энэ материалд байгаа зүйлүүд чухал биш юм гэдгийг тухайн үед ухаарч ойлгодог байхгүй юу. За тэрийг хүмүүс хизээ нэгэн үзээсэй гэж байна. Тэр үнэхээр гоё техник. Би бас хамаагүй сургалтын нуус болохоос ярьж болохгүй л да. Үнэхээр сонирхолтой. Тэр үнэхээр санаанд ормоо. Ингээд ингэж явсаар агаад яг эцсийн сүнсний ч юм уу нэ тэ дотоод төсөл гарч ирдэг. Үнэхээр сонирхолтой. Тэгээд яг энэ мессежээр ингээд энд хэлэх гэсэн. Тэгээд бити хүмүүс маань өөдрөгтэй амьдраасаа энэ орчин цагт одоо судалж мэдих асар их юм байна. Тэ оршихуул өөрөө бүр асар уудам юм байна. Асар нууцлаг юм байна. Би тэр нөгөө Валери Синилинкийн номыг бас нэг хайлт харсан байхгүй. Тэн дээр яг байсан. Оршихуул маш нууцлаг, маш их сонирхолтой юм байгаа те. Та бидний мэдгүй асар их баялаг эрдэнэс нууц те байгаа. Тийм болохоор ингэж амьдралыг битгий өөдрөгтэй хараарэ гэд гайхалтай. Одоо би нэг юм хэлэх үү. Муу хүн гэж байдаггүй байхгүй юу? Бүх хүмүүсийн сүнсний түвшинд бүгд гайхамшигтай. Бүгд одоо миний энэ матер, миний оюун ухаан бүгд. Тэгэхээр чиний энэ дотоод сүнслэг мөн чанар чинь тэнцүү энэ оршихуйн хамгийн сайн сайхан та тэнцэх хэмжээтэй байгаа даахгүй юу? Тэрийг би өөрөө л ингэж хязгаарлалцсан байдаг. Тэрийг тайлах хэрэгтэй. Тайлбал үнэхээр хүсвэл бүх юм авч чаддаг хүн. Гайхалтай хаалга нэгддэг нэгдэн одоо авч чадна оршихуй өөрөө ингээд ер нь шүү дээ оршихуй өөрөө өгдөг байхгүй юу? Яг үнэ. Хөхд үргэлж бил ингээд байгаа те. Үргэлж өгж идэг харин бид нар авдаггүй байхгүй юу? Хүн болгон өөрийнх нь нөгөө саванда карманда тохируулж авдаг. Саваа бэлдээгүй гэж байгаа те. Бэлдээгүй жишээ нь авч чаддаггүй. Авдаггүй өөрөө авдаггүй. Түүнээс оршихуй хатуу нийгэм хатуутай биш юм билээ. Хүн өөрөө авдаггүй юм билээ шүү дээ. Ер нь бүр яг үнэ. Би бүр энийг маш ойлгосон. Нэг бол маш их хүмүүс ойлгосоо гэж хүсэж байна. Энийг хүн яаж ойлгодог вэ гэхээр энийг нэмэт хэлчихье. Завгүй амьдрал, тэмцлийн амьдрал энэ зүйлээрээ олдгүй юм биш шүү дээ. Амсхийгээд дотгошоо өнгөж те яг тэр одоо мэдрэмжүүдээ чагнах хэрэгтэй юм билээ. Жишээлбэл те уйтгар гониг гэж сая хэлсэн шүү дээ. Яагаад уйтгарлаж гониглаад байгаа юм бэ? Шалтгаан нь гаднах матери ертөнцийн байдаггүй байхгүй юу? Уйтгар гонигийг дотроо ойлгож ухаарах хэрэгтэй. Жинхэнэндээ болохоор уйтгар гоник чинь дотоод сүнснээс чинь гарч ирж байна. Тэрний яг хүсэж байгаа тэр төвшин, хүсэж байгаа зүйл нь хязгаарлагдмал би авч чадахгүй байгаа болохоор тэр гониглдаг байхгүй юу? Зүрх сэтгэлээсээ тий. Тэгэхээр тэрийг өнгөж ойлгож тэрийг хязгаарлаж байгаа тэрний уйтгарыг үүсгээд байгаа тэр програмуудыг тайлаад өчгөр үнэхээр энэ оршихуй ертөнцид чинь уужим гайхалтай гэдгийг мэдрээд гэл
нэгдээд ирдэг байхгүй юу? Юм утгахгүй нэг. Ерөөсө бүх зүйл утга учиртай санагдаад идэг. Өдөр ингээд хүйтэн байсан ч гоё санагдаад, цонхоор харсан ч гоё санагдаад. Ерөөсө нөгөө хүүхэд чинь бүх юм сонирхолтой санагддаг шүү дээ хүүхдүүд тий. Яг ерөнхийдөө тийм хэмжээний дэвшилдэг хүний дотоод байдал. Энийг л би бүр ойлгосоо маш их хүмүүсүүдэд бодоод хүсээд байна. Үнэхээр энэ хүмүүс маань энийг хүлээгээ авчаасаа. Яагаад гэвэл би өөрөө амар өдөртэй амьдралтай байсан. Тэгээд тэрнээсээ болоод би ингэ төгших хэмхтэй болсон шүү дээ. Тийм төгших хэмиг над байсан бол одоо ингээд хорвоог өөр нүдээр хараад хаалга нэгдээд ирсэн чинь юм төгших вэ? Бүр асар их сонирхолтой юм байна. Хийх юм асар их байна те. Бүр сонирхох, гайхах. Вау. Шал өөр төвшин. Одоо уйдгар гоног жишээ нь цээжин дээр чинь давчтаад байвал энэ уйдгар гоног чинь цээжийг өвдөгдөг байхгүй юу? Биеинд нөлөөлөхдөө. Цээж өвдөн давчтна. Хүнд оргиж идэг, зүрх дэлсэх, нойргөдөлд орох тий. За энэ шинж тэмдэггийг одоо тайлах хэрэгтэй. Гаргах хэрэгтэй биесээ. Энэ бол асар их энерги өөр чинь энэ оршихуд ирсэн жинхэнэ мөн чанарыг дарангуйлагч энерги байхгүй юу? Тэгэхээр энийг хүн яагаад гаргадаггүй гэхээр бусад юу гих бол тий бусад хүмүүс юу гэж хүлээж авах бол юу гэж бодох бол гих мэтчлэн иймэрхүү л нэг хязгаарлагдмал ихтгэл үнэмшлүүд бол ас их дарангуйлдаг. Тэгэхээр энэ тэнцвэрийг олж дотроо ойлголтыг авах хэрэгтэй. Тэр үед энэ тайлагдана. Окей. Тэгээд би багшийн саний контентыг бэлдэж явах цаад нэр нь математикийг судалсан чи баг юу математик чи өөрөө нүүл гайхамшиг юм байна. Ууг нь бол тэгээд бид нар ч нөгөө нэг баг бахад яагаад ч тэгээд заацсан те нэг юм гуйлдах тавь шиг заацсан. Нүс яг математик болгоны ард гайхамшиг бүр ерөөс математик ч өөр баг ингээд хорвоо өөр гайхамшиг гэдэг үг хэлээд байгаа байхгүй. Тэнгүүд энийг ингээд мэдхгүй нэгэн зориудаар ч юм ноцсон те. Ахиусаа ойлгоогүй ч юм байсан. Тэгээд хорвоо ямар гайхамшигтай гэдэг нь математикээс бас ингээд олж харж болох юм бэ лээ. Би энэ сонирхохтой бас айгүй гайхсан өөрөө баг математик судалдаг ч юм билээ гэж бодох шиг те. Би ч өмнө тийм амар математик шилтэй. Гэхдээ айгүй гайхсалтай тийм мэдээлэлүүд асар их байлаа. Яг ингээд сонсч сүулдэ. Би бүр хамгийн нэг заах математикаас гадна багшаа нэг бас нэг юм байт юм байна. Уран бол ногоо байдаг штэ. Тэр бас айгүй сонин. Альва нэг уран бол нөгөө нэг хүний эргэнтэнтэй төстэй. Тэгээ тийм байхаар яг тэр эргэнтэнтэйсэн сонин. Одоо помидор гэхэд ингээд зүсгээд нөгөө зүрхний хавхлагтай адилхан байдаг гэдэг чинь. Тэнгүүд помидор зүрхэнсэн. Тэнгүүд одоо нөгөө чихэр төмстэй. Тэр болохоо нөгөө хүний нөгөө нойр хүчтэй адилхан гэдэг бол юутай ч хэлээ те. Тэнгүүд тэрэнд нь сайн. Тэгээ нөгөө нэг хушиг болохоор тархины юутай адилхан байдаг шүү дээ. Тэнгүүд тархин сайн гэдэг. Ингээд юм болго ингээд хорвоодор байгаа юм болго ингээд символ төхөө өгöd байгаа байхгүй. Энэ ингээд хорвоо гайхамшигтай нь байгаа шүү гэдэг төхөө өгöd байхад л бид нар нэг юм муухай те гуа галдаг юм те. Тийм. Тэгэхээр энд одоо би нэмээд дахиад нэг юм хэлчихье. Энэ оршихуй ертөнцид шүү дээ те. Тогтоон барьж идэг тийм нэг их хүч байдаг байхгүй юу? Бага. Их хүч байгаа. Тэгэхээр бид нар те энийг хүн төрлөخت нь бүгд мэдэрдэг. Төрмөл биднэрт тийм мэдрэмж байгаа. Тий. Тэр мэдрэмж байгаа болохоор өнөөдөр хүн өөрийнхоороо шашин шүтлэгтэй өөрийнхоороо ингээд тий шүтлэг бий болгодог шүү дээ. Тэгэхээр энэ цаана зүүн сувнгаар мэдэл тархинд ирээд байгаа байхгүй. Тэгэхээр байгаа. Одоо ингээд батлагдаад байгаа. Бас тий шинжлэх ухаан чинь ер нь бол ойлгож эхэлж байгаа. Үнэхээр гайхалтай. Тий. Тэгэхээр нэг гайхамшиг хайх ирлээ бити зогсгосоо л гэж хүмүүс хэлмээр байгаа. Цаашаа нэгдэх хаал зөндөө юм манайхаа зүгээр нэр тэгээ юу гэж хэлмээр энэ комон зүгээр маш их юм байна нэр шүү. Тэгэхээр ингээд тийшээ ороосоо яваасаа өөрийнхөө ингээд левелийг ихсгээсээ те. Таны гайхалтай бүр ингээд нууцлаг ертөнц хүлээж байгаа гэж хэлмээр байна. За тэгээд нэг мэдээлэлд байгаа болохоор гэж тэрийг үзчихэд ер нь хоёлаа сүлдэн тухтай ингээд гоё ярэ. За. Тийм. За дараагийн контент хоёлаа үзье. Энэ бол нэг хүний бие бүтцтэй холбоотой нэг контент байгаа. Тэгээ энийг хоёлаа харчаад тэн дээр бас ярилцъя гэж бодож байна. За тэгье. Хүний бие махбодын эдис бол дотроо маш их үйл явц, ажил хөдөлмөр өрнүүлсэн гайхамшигт нэг тусдаа ертөнц юм. Энэ талын маш олон судалгаа байдаг бөгөөд та ханаас ч энэ мэдээллүүдийг олоод уншиж болно. Эдгээр судалгааны ажлууд дундаас эерэг үгийг давтамжтай сонсоход хүний бие махбод ялангуяа эсийн төвшөнд ямар өөрчлөлт гардаг вэ гэх туршилтууд нь тун сонирхолтой юм.
хүнд эерэг, сайхан үгийг тусгай давтамжтай хэлэхэд тарих хүлээн авч өөрийгөө аюулгүй тухтай бүсэд байгаагаар мэдэрч цаашлаад аз жаргалтай байна гэсэн дохиог хүлээн авч допамин, серотонин, окситоцин гэх мэт стрессийг дарж нөхөн сэргээлтийг эсийн төвшөнд асааж өгдөг даавруудыг ялгаруулж хүний бүхий л эдисийг эдгэрэх горим руу оруулж өрөвсөл багсаж дархлаа сайжирч бүхий л нөхөн төлжилт идэвхжиж эхэлдэг байна. Түүнчлэн хүний бие дотор өрнөдөг сонирхолтой зарим үйл явдлууд яг л адал явдалт кино шиг өрнөдөг бөгөөд үүний нэг жишээ нь дархлааны эсүүдийн бактери болон вирусын эсрэг хийх тэмцэл юм. Хүний бие рүү гаднаас орж ирсэн вирус эс рүү нэвтрэхийн тулд тусгай код мэт уургийн бүтцийг ашиглаж нэвтлэн орж өвчлүүлдэг. Энэ үед эсээс тусламж өгсөн дохио тарах бөгөөд дархлааны эс очиж устгахыг эрмэлздэг. Хэрв ямар нэгэн байдлаар аюултай хүчрхэг вирус байх юм бол дархлааны туслах эсүүд шин чанарыг нь илтгэх уургийн кодуудыг хуулж аван зүхтэж тунгалгын системд очин таниулах бөгөөд тэнд дараагийн төвшөнд тэмцэх алуурчин ТС хэмээх хүчрхэг дархлааны цэргүүд үйлдвэрлэгдэн гарч очин тэмцэлддэг. Энэ мэдчлэн өвчний эсрэг тагнуул болон дайралт, хууралт гэх мэт маш их тэмцэл өрнөж байдгийг та орчин цагийн олон төрлийн баримтат кинонуудаас үзэж болно. Эцэстээ нэлэхэд хүний бие тэр чигтээ болон эсийн төвшөнд маш ухаалаг бүтэц системтэй байдаг юм. За, саний контент бол бас нэлээд сонирхолтой, бас судлаад үзээд явж байхад бүр гайхширх зүйл байсан багшаа. Вау, бүтэн дайн тулаа юм аа шин тэ. Тэр алуурчин тийсмэс чи ямар сүртэй гарч ирдэм бүр ёо бүр тэмцэлтэй юм блэ. Тагнуул магнуул бүр юу болоод байгаа юм бэ тэ. Манусын дотор чи бүр ингээд яг л ертөнц юм блэ. Тийм шүү дээ. Гайхамшигтай ертөнц байхгүй юу? Одоо чиний яриад байгаа тэ лимфоцитс байхгүй юу? Тийм. Үнэхээр вау тэ. Гайхалтай. Дархлааны систем чинь өөрөө яг нөгөө дайны цэргүүд шиг л ажилтдаг байхгүй юу? Нэг нь нөгөө тагнуулч шиг очоод гаднаас орж ирсэн тэр бактери вирусуудыг тэр мэдээллийг авдаг байхгүй. Тэгээд зөөвөрлөдөг. Тийм. Одоо нэг системийг нөгөөдөлт нь бүгдэн дээр нэг суулгаж өгдөө шүү дээ одоо компьютер тэр тийм мэдээлэл хуулдаг тэгж хуулбарлаад бүх одоо дахлаануудад ингээд зөөгöd тэрийг ой санамжийг өгдөг байхгүй юу. Одоо энэ гаднаас орж ирсэн энэ бактери чинь хэлбэр хэмжээний юм байна, бүрхүүлний юм байна гэдэг мэдээллийг нөгөөдөлтөд зөөгч жишээ нь ийм гайхалтай. Одоо яг нэг цэрэг шиг л байдаг байхгүй юу. Тэг би бүр явцгаа хүний биеийн эдис бол мэдээлэлээр суурилдаг. Мэдээлэл одоо мэдээлэл 900 ингээд ярьдаг шүү дээ. Тэр шиг ингээд масар их тийм мэдээлэл кодоор ингээд харьцдаг юм. Сонин хэсэг тийм л. Одоо нөгөө би яг санаж байгаа байхгүй юу одоо. Би өөрөө гайхажсэн. Энийг би 2 дугаар курст байхдаа гайхажсэн. Ангаах тий оюутан байсан ш. Тэр үед би 2 дугаар курст байхдаа молекул биологи гэдэг хичээл ордог гэсэн байхгүй юу. Молекул биологийн хичээлд юу ордог вэ гэхээр угаасаа нөгөө молекулын түвшинд үздэг. Эсийг бүр дотор нь задлаад молекулын түвшинд үзэж байгаа ш. Тэгэхээр нөгөө эс дотроо хүний биеэсээ тусдаа бас эс дотроо нэг ертөнц явагдаад идэг заяа. Тий молекулууд нөгөө юмнуудыг ингээд электронуудыг ч юм уу ингээд зөөгöd идэг байхгүй нэг. Тэгээд тэр зөөж байгаа байдлууд нь заяа. Айгүй гайхалтай. Ерөөсөө нэг нэгэндээ мөргөлдөхгүй. Яг өөртөө хийх ажлаа л хийдэг. Хизээч мөргөлдөөн тэр дотрын замбраагүй нэг ширхэгч юм байдаггүй. Тэгээ манай багш нар нөгөө гайхаж ирдэг гэсэн. Бид нар мэдээж тэр үед шинжлэх ухааны тий хүрээ нөөрэ бүтцийн судалж байгаа үйл ажиллагааг нь судалж байгаа. Харин яаж гэдгийг тайлбарлаж чаддаггүй. Тайлбарладаггүй. Тэгээд манай тэр молекул биологийн багш ч өөрөө том доктор хүн байгаа. Байгаа шүү дээ тий. Тэр хүн лекц уншиж байгаа. Гэхдээ харин ингэж хэлж ирсэн байхгүй. Хүн одоо ингээд бид нар ингээд тархинд ингээд захирагдаад бодоод ингээд хийгээд харьцаад явж байгаа. Харин эдгээр одоо яаж ингэж гайхалтай нэгэндээ ингэж зогцож яг өөрсдийнхөө үүргээ биелүүлж явж байгаа юм бол энд одоо ямар ухамсар байгаа юм бол гэд өөрөө гайхаж тэгж хэлдэг байсан. Тэгэхээр энэ нөгөө чиний яриад байгаа нэг мэдээлэл гэдэг чинь үнэн баггүй. Энэ оршихуй ертөнцийг тий барьж байдаг асар тийм их хүч байдаг нүн. Яагад гэвэл тэр эсийн доторх үйл ажиллагаа чинь асар том нөгөө юу шиг одоо ингээд юу гэх байгуулах шиг тий юм үйлдвэрлэж идэг нэг нь боловсруулж идэг нэг нь гадагшлуулж идэг гих мэтчлэн
Тэгээд эс нь ингээд хуваагдчихийдэг гэх мэтчлэн үнэхээр гайхалтай байхгүй юу. Тэгэхээр хүний одоо бид нар хэд ингээ материйн төвшөнд сэтгээд энэ бол хязгаарлагдана. Ер нь бол энэ оршихуй ертөнцийн хязгааргүй миний ухамсараас давсан гайхалтай ухамсар, гайхалтай тийм төвшин байдаг. Тэгэхээр миний ухамсар өөрөө хязгаарлагдсан болчихж байгаа байхгүй юу? Яг үнэндээ тэр гайхамшигыг ойлгохын тулд хүн дотгошоо өнгөн үг гэхээс ш юм судлаад тарих хүрэхгүй билээ. Тэр үнэхээр миний одоо хүн төрөлхтний тарихны потенциал нь хүрэх нь өөрөө бас хязгаарлагдсан юм шиг байна. Тийм. Би нэг сонсч ирсэн юм багш. Юу нэсэн дотор бас нэг ертөнц өрнөдөг гэх те. Энэ талаар бас дараагийн одоо энэ контент хийнэ бас тийм. Тийм, эс чинь өөрөө маш том тийм бас байгууламж юм байлаа шүү дээ. Маш гайхалтай гэдэг байхгүй. Тэр YouTube дээр ингээ хүмүүс үзчих болно л доо. Ерөөсөө өөрсдийн үргээл гүйцэтгэж идэг. Тэр дотор замбраагүй нэг ч зүйл байхгүй. Гайхалтай. Үнэхээр гайхалтай гэдэг шүү дээ. Энэ харин юунд өдрөгдөг байгаа юм бэ? Энэ эс чинь одоо ингээ дархлааны эс чинь за одоо нэг мэдрэлийн юу ч юм уу те. Одоо тэр судсаар холбогддог тусдаагүйгээд байгаа байхгүй юу те. Тэгэхээр мэдээлэл төр сүрлж байгааз. Тийм. За дараагийн контент хоёлоо үзье. Энийг хоёлаа харчаад энэ дэр бас ярилцъя гэж бодож байна. За тэгье. Бидний тархины неокортекс хэсэг харьцангуй сүүлд үүсэж өгдсөн бөгөөд хэл яриа, бичиг үсгийн чадвар энэ хэсэгт байрладаг юм. Ер нь хүний үүслийн хөгжлийн түүхээс харахад хэл ярианы чадвар нэлээд хожуу үүссэн тул тархины гол хэсэгт байрлах лимбик систем нь олон сая жилийн турш бүрлдэх явцдаа орчны дүрс, нөхцөл байдлыг уншин үүссэн бүрэлдэн тогтсон байдаг. Тиймээс бидний далд ухамсар нь өөрийгөө илэрхийлэхдээ үгийг бага ашигладаг бөгөөд дүрс болон дөрүүд, далд утгатай бэлэг тэмдэг болон зүүдээр өөрийгөө илэрхийлж байдаг тухай алдартай сэтгэл зүйч Карл Густав Юнг маш наривчлан судалсан байдаг. Эрдэмтэн Юнгийн хувьд хамтын ухамсаргүйн архетип гэдэг чухал ойлголтыг гаргаж ирсэн бөгөөд дэлхийн үндсэн улам бүрт байдаг ард түмний үлгэр домгийг шинжлэн үзэхэд өөр хоорондоо яг л адилхан болон төстэй олон утга дүрүүдийг агуулж байсан байна. Жишээ нь духан дундаа нэг нүдтэй хүн гэдэг нь бэлэгдлийн хувьд ижил буюу бэлгийн мэлми. Дотоод хараа гэсэн утга илэрхийлдэг байна. Харин арслан гэвэл хаан, удирдагч, дотоод сэтгэлийн тэнцвэр, луун, өнгө төрх, шинж тэмдгээс хамаарч дотоод айдас, эсвэл бэлгийн энерги, тэнгэрлэг хүч гэх мэт олон утгыг агуулдаг байна. Хамгийн сонирхолтой нь альва дүрс, бэлэгдэл дүрүүдийг хүний далд ухамсар, хэл соёл иргэншлээс үл хамааран яг адилхан маш сайн уншиж чаддаг бөгөөд өөрийгөө илэрхийлэхтэйч эдгээр символуудыг ашиглан илэрхийлдэг тухай Юнг маш их судалгааны ажил хийж ном тохиомлуудыг хэвлүүлсэн юм. Түүнийхээр хүн төрлөختөн нэг л гарал үүсэлтэй бөгөөд далд ухамсарын төвшөнд хоорондоо нарийн холбоотой оршдог тул хамтын ухамсаргүй гэдэг чухал ойлголтыг гаргаж ирсэн. За энэ та сонирхолтой контент багшаа. Би бүр энийг ингээд яг сонирхож байхдаа таны ажлуудыг юу бүр амар ойлгосон байхгүй. Тэгээд би ингэж бас эндээс нэг зүйлийг ойлгосон. Одоо компаниуд чинь логогоо хийх гэлстэй зарим компани асар их хөрөнгө зардуулдаг шүү дээ. Энэ бүр аргагүй юм байна. Энэ яг нөгөө нэг хүний далд ухамсарт нь те шууд нэг юм мессеж өгөх гээд байгаа юм байна. Тэгээд энийг маш их ойлгосон. Тэгээд далд ухамсарын хэл бол ерөөсөө юм символууд юм байна ерөөсөө. Сая ингэ нэг контент дээр байлаа шүү дээ. Нөгөө хэл яриа үүсгэс өмнө үүссэн зүйл болохоор тэр нэг таны хичээл дээр яг нэг айгүйх одоо ингээд нэг трансформацтэй орж явах дандаа айгүйх байдаг байхгүй чулуу. Одоо муухай хар юм ч гэх юм те. Эсвэл одоо ингээд нэг төгжээ. Ингээд аим байсан байхгүй. Тэгээ одоо далд ухамсар болохоор зүйрлэн харуулдаг альва зүйлүүдийг одоо өөрийнх нь дотоод байдлуудыг те хөвчлэн ингээд зүйрлэн харуулж мэдрүүлдэг. За одоо ингээд гомдол байлаа гэхэд тэрийг зүйрлэн харуулж яг тэр ачаага чулуу мэтэр ачаа болгож одоо надад ийм том хавтгай чулуу байгаад ийн гэд хүмүүс ярьдэн штэ хичээл дээр те зарим цементийг байгаад энэ миний гар хөл төр чигтээ цементлэгдсэн байна. Би бол асар олон олсонд ингээд дунд өөрийгөө олсоор ороцсон юм байна
гэд ингээд яриад идэг те. Эн чин далд ухамсар өөрөө тэр яг тэр хэлээрээ бид нарт ойлгуулж идэг байхгүй юу? Хэлэн тэр юм бэлээ л дээ. Одоо тэрийг миний ил ухамсарт те зүйрлэн харуулж ойлгуулад байгаа. Яг гэвэл тэрийг зүйрлэж ярих хиллэг нь өөрөө хүрдэггүй учраас ер нь баримжаагаар тэгж харуулад идэг байхгүй. Тэр хүн чинь өөрөө мэдрээд гэл ингээ ойлгоод тэгээд трансформац ингээ хийгээл яваад байгаа. Тийм байлээ. Ер нь эрдэмтэн юнг бол яг энийг ер нь бас их удаан судалсан юм билээ л дээ. Тий, одоо жишээ нь манай нөгөө хичээл дээр те мөнгийг далд ухамсар яг холбуулсны дараа те нөгөө өнгөө хичээл дээр явагдсан шүү дээ. Яг энэ процесс явагдсан. Өнгөө хичээл маань нөгөө мөнгөний олон блокийг нэг дор тайлах гэдэг бясалгалыг явуулсан шүү дээ. Тэр үед чинь хүний өөрийнх нь мөнгийг далд ухамсар зүйрлэн харах процесс өөр байдаг. Зарим хүмүүст чинь жишээ нь асар том тэр хүч гэж зүйрлэн харуулсан чинь арслан болж харагдах жишээ. Заримд нь могоо, заримд нь алтлаг шувуу, нар сар янз харагддаг. Тэгэхээр энэ бол тэр далд ухамсарынхаа өөрийнх нь тэр зүйлийг энэтэй төстэй гэд баримжаагаар гэд символ хэлбэрээр ойлгож тусгаж авдаг байхгүй юу? Тийм. Тэр символыг шингээх хэрэгтэй өөртөө. Тэ өөртөө шингэнэ. Би нөгөө нэг заавчлаараа үзэж байгаа хүмүүст одоо хэрэгтэй мэдээл болох юм болоо тий. Би яг таны нөгөө энэ хичээлд суугаад би яг нөгөө ингээ транст орж ирсэн шүү дээ. Ер нь сайн транст орох чухал байдаг. Тэг ингээ явж хаад би бол анх ойлгоогүй байхгүй. Чиний ингээд төсөөлгсөн чинь арслан төсөөлгсөн байхгүй надад одоо хүчтэй. За ингээд арслан төсөөлгсөн бол чи одоо над арслангаа ингээд татамжтай сайн бодоорой. Яг өөрийг арслан болцсон байна гэж төсөөлөхэд би тухайд ойлгоогүй тий. Юу яриад байгаа юм бол ингээд ойлгохгүйсэн. Тэгэхээр нөгөө нэг яг минь далд ухамсарын цаанаас ингээд арслангийн дүрс орж ирсэн. Тэгээд тэрийг маш сайн шингээж чадах юм бол би яг саний мэдээллийг нөгөө нэг тэр би юнгийн тухай ингээд нэг бичсэн нэг бас нэг манай Монгол хүний нэг гоё ном байт юм билээ. Тэгээд юнгийн номыг уншиж чад би яг ойлгосон байхгүй. Карл Густав Юнг ч бас агүй алдартай сэтгэл зүйчтэй хамтаа ухамсаргүйн тухай маш гайхалтай номыг бичсэн. Тэгээд юнгийн номноос би яг энэ таны энэ арга техник юм саад утгыг ойлгосон байхгүй. Тэгээд арслан гэдэг символыг би одоо миний далд ухамсараас өгсөн бол тэрийг би буцаагаад өөртөө сайн шингээж чадах юм бол юу юм бэ л дээ. Одоо тэр далд ухамсар одоо ямар ч багшаас өгч чадахгүй те тэр датаг хүчтэй. Тэр датаг. Арслан гэдэг символч болохоор нөгөө нэг юм удирдахч дотоод сэтгэлийн тэнцвэртэй байдал те одоо хаан ч гэдэг юм айгу юм символтай юм бэл утгатай юм бэл. Тэнгүүд маш том харизм тэр харизм те дотор тэр бол өөртөө чинь байгаа зүйл байхгүй. Тийм байлаа. Бага болохоор тэрийг чинь зүйрлэн харуулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол эргэлзэх шаардлагагүй. Яаж одоо нэг илүү өөртөө ингээд програмчлж суулгах техник л хийх хэрэгтэй. Тий хүмүүс ч одоо хичээл дээр ч гэсэн тий заримдаа ингэж төсөөлөрлөө муу юм болов үгүй юм болов гээл нөгөө логик дээрэл логик руу их орох гэдэг тэгэх шаардлагагүй. Далд ухамсарыг бид нар логикоор баримжаалж чадахгүй хэмжээний маш том дата учраас ерөөсөө шүүлтүргүүгээр зөрүүдлэхгүйгээр хүндэтгэлтэйгээр хандах хэрэгтэй. Яг гэвэл энэ төсөөлөл би ямар гаднасаа хэнийг надад хэлж өгөөд би төсөөлж авах шин үнэхэр миний дотроос гарч ирсэн миний л төсөөлөл байхгүй. Хаанаас орж ирсэн юм мэдээж далд ухамсараас л гараад ирсэн зүйл. Тэгэхээр энэ бол хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Энэ символууд чинь үнэхэр тийм байгаа байхгүй. Өнөөдөр одоо логонууд чинь тодорхой байгаа шүү дээ. Нарийн учиртай юм билээ. Нарийн учир шалтгаантай. Бүр ингэ итгэхгүй судлаад үзээсэй гэж боддог. Юнгийн номыг маш сайн унших хэрэгтэй. Юнгийн далд ухамсарын тэр юунд болчихсон. Бүр хэдэн зуугаар нь судалсан юм билээ. Тэгээ ялангуяа нөгөө юнг чинь нөгөө ард түмэн болгоны тэр нөгөө юг очиж одоо үлгэр домог те ардын нөгөө аман зохиолын судалсан чинь хоорондоо адилхан ирсэн. Яг символууд нь яг адилхан. Тий, одоо ингээд 3 дахь нүд эндээ байдаг гэл хүмүүс яриад энийг ойлгохгүй хүмүүст юу яриад байгаа. Ямар юм нэ 3 дахь нүд гэд хэлдэг. Энийг л болохоор тэр одоо тэр мэлмигээ яриад байгаа байхгүй. Жинхэнэ нөгөө цаад мэлмиг те. Ухаалаг байдлыг яриад байгаа байхгүй. Жинхэнэ юмныхаа цаадах мөн чанарыг олж ойлгож чаддаг. Тэр те арай өөрийнхөө энэ логик ухамсараасаа давцсан асар их ойлголтыг мэдээллийг тэр хүн төрүүлж ойлгож чаддаг тэр чадвар шүү дээ. Тийм биз дээ. Тэгээд би яг бас нэг зүйлийг тэгээд хувьдаа ботсон шүү хүмүүс ойлгоод. Тэгээ нөгөө ер нь хүн төрөлхтнийг ингээ одоо ингээ за хүүхдэд төрлөө шүү дээ. Бүр огт шинэ гариг дээр аваачаад тэнд ингээ зүгээр ингээ шууд өсөчлөө шүү дээ.
Гэт шинээр одоо хүндрэлтийг үүсгэлж тэгэхэд яг адилхан үлгэр зөхөөж, яг адилхан түүхийг бичиж, яг адилхан хувь тавилан ингэж явах юм гэж хэлсэн. Яг л тэр програм ингэж бидэрт аль хэдийн суудсан юм байна. Тий одоо би өөрийнхөө нөгөө бид нар нэг жоохон нөгөө муур тэжээж байгаа штэ. Тэр муур чинь өөрөө удам нь Таиланд гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр төрснөөсөө ш одоо манайд л байгаа штэ. Ерөөсөө тэр загсыг харуулж байгаагүй, загсны махаа өгж байгаагүй байхгүй юу? Тэгсэн мөртлөө гэртээ нэг бид рүүст итгэл загс аваад ирсэн чинь гинт ингээл нөгөө өнрүүн ингээд гүгээл. Тий, ингээд аахгүй. Тэгэхээр эн чинь тэр чинь төрснөөс хойш хараагүй ч гэсэн даал тухамсарт нь байгаа мэдээлэл байхгүй юу? Тэр загсыг итгэх дуртай штэ. Тий, муур чинь. Тэгэхээр бид нар чинь ерөөсөө нөгөө худалдааны өөрийнх нь хоолыг л өгдөг штэ. Тэр ийм битэх байхгүй юу? Яг үнэ. Тий, даал тухамсарт нь байгаа мэдээлэл. Түүх давтагддаг ярьдаг штэ тий. Тэр шиг ингээд бүх юм ингээд бичигдсэн байдаг цаанаа тий. Цаанаа байгаа. Тий. Тэгээд шивэсний тухай би сүлийг яг энэ мэдээллийг Юнгийн тухай бичээд их боцсон л та. Шивэсийг ер нь хүмүүс маань хэлэхдээ бас их бодож хэлгмээр юм байна. Ялангуяа жоохон эртний тэр утга учиртай символуудыг шивэл зүгээр юм байна. Тэг яг хүмүүсээс агуу сонсчихсан би ер нь энэ шивэсийг хэлгэснээр миний амьдрал агуу өөрчлөгдсөн гэдэг ч юм уу. Тэр аргагүй мөлий. Талд хумсартаа символдод оруулчихж байгаа юм байна. Тий. Програмчлж өгч. Тийм програмчлал бас өгж байгаа юм шиг үлээ тий. Манифест болчихж байгаа. Тийм манифест болчихж байна тий. Тэнгүүд нөгөө нэг бас буруу символтай юмнууд бас их залуучууд маань хийгээд тах шиг байгаа нэг орчин үеийн тий. Тий. Одоо гавал маавалч гэдэг юм эсвэл орчин үеийн нэг сонин лого могоо ч юм уу тий. Тэр их аюултай юм шиг байна. Надад ч бодогдсон. Тэгэхээр энийг бас нэг ойлгоод авчаасай. Тэгээд би таны тэр мөнгөний блог тайлах юм миний анхны сургалтыг авсан хичээл шүү дээ. Үнэхээр гайхалтай байсан. Тэгээд нөгөө нэг хичээл байсан шүү дээ тий. Бас л транст оруулаад тэгээд ихлэ өрөөрөө оруулдаг таах шээ. Тэгээд төсөлж чадах хэмжээний мөнгөө төсөөл гэдэг. Тэгээд төсөлсөний дараа тэр мөнгөө юугаар авчих вэ гэдэг чинь тий. Морин тэргээр юм уу, машинаар юм уу, тий, өргөөд явах юм уу? Энэ болгон яг тэр нэг далд хумс юм символууд юм билээ тий. Тэгээд ингээ аваа гарч байгаа. Тэгээ аваа гарангуут одоо тэр хүмүүс чамаа ингээ таньдаг хүмүүс чинь харж ийн гэж боддог тий. Тэр хүмүүс ямар дүр төрх гаргаж ийн гэдэг бүгд ингээ цаанаа юм символтай. Тэнгүүд энэ болгоноос цаанаас нэг юм хүний нэг фильтргүүгээр миний мэдээлэл одоо их тань руу ингээ гарч байгаа юм байл л тий. Тэнгүүд та тэр ингээ бүртгэж аваад задлцдаг тий. Нэг хэл яриач болохоор юм фильтрт юм байна ингээ нэг неокортекс чинь өөрөө ингэж дандаа контролд ч тий. Дандаа ингэж нэг юм дүрд орж худлаа ярих гэдэг ч юм уу одоо яг сайн хэлж чадахгүй нэг юм өөртөө тохируулж фильтрч тийм ингэж нэг хурагчаад идэм байна. Тэнгүүд талд хумсны тэр символууд ч нь бол ямар ч юм байхгүйгээр цэвэр өмнөр явцдаг. Тэнгүүд багш маань яг ингээд тэрийг бүгдийг ингэж аваад тухайн үний яг юмд ойрхдаг тий. Тэр надад үнэхээр бас гайхалтай техник санагдсан шүү багшаа тий. Маш нэр эн чинь ингээд цаагаараа яваад яг тэр хүний мөнгөний блокуудыг ингэж стратагаар тайлдаг. Маш тийм гоё стратеги тийм байгаа шүү. Дандаа далд хумсрын төвшөнд ажилладаг юм систем байл шүү дээ. Тэг би одоо ойлгоод байгаа байхгүй шүү. Тийм үү. Хожимдож ойлгоод байгаа. Тухайн үед л яг энэ ингээ авцсан. Ингээд үр дүн надад гарсан л та. Гэхдээ яг ингээд нөгөө нэг ойлгох маань бол одоо ингээд тухайн үед нөгөө ойлгоогүй. Одоо ойлгож байгаа. Одоо ойлгосон чинь харин ямар байна? Ойлгосон чинь вау энэ чинь супер зүйл байсан юм биш үү гэж хүлээж авч байгаа юм. Энэ бол бүр үнэхээр гайхалтай зүйл юм байна. Энд чинь бүр маш их энэ судалгаагаар үүссэн. Хичээлүүдийг ингээд олон хүнд туршиж үр дүнгийн үзээд явж байгаа шүү дээ. Тэр энэ хичээлүүдийг одоо энэ тэнд ингээд судлагдсан ийм нарийн байгаа байхгүй юу? Тэгэхээр бүр энийг бид нар өөрсдийн ухамсар, өөрсдийн ихтгэл үнэмшил тохируулж бүр ном болгож гаргасан ч болохоор байгаа даа. Тийм бэл. Тий. Бүр энийхээ түүхийн тий одоо ингээд манай ингээд эхнээс нэгсүүлээд тий Монгол хүний ямар символтэй, ямар ихтгэл үнэмшлүүдтэй яг мөнгөн дээр ирээд ингээ гацаад байна гэх мэтчлэн ингээд гаргачвал яг томьёолтой яг нөгөө чиний математик дараа алчин гарч ирэх гээд байгаа байхгүй. Тийм байгаа тий. Томьёо байгаа тий Монгол хүний байгаа байхгүй. Мэл ерөөсөө далд хумсарт нэг юм явж идэм билээ. За ингээд сонирхолтой ерөн дэвтэр бас багш дээр өрнүүлж ин дахиад нэг контент байгаа шээ. Тэр контентоо үзчихэд ер нь дараагийн хоёлаа яг тухтай яриад нэг хэсэг рүү байна тий. Квант орон зайд маш олон сонирхолтой үйл явдал өрнөдгийн нэг нь электрон бөөмс нь хоорондоо хичнээн хол байсан ч үл мэдэгдэх холбоосоор холбогдсон харилцан үйлчилж чаддаг явдал бөгөөд энэ нь орон зай цаг хугацаанаас үл хамааран холбогдож чаддаг. Яг л орон зай гэж байхгүй мэд хачирхалтай.
Өөрөөр хэлбэл гэрлийн хичнээн жил байсан ч цаг хугацааны алдагдал байхгүй холбогдож чаддаг байна. Энэ зүйлийг Альберт Эйнштейн хүртэл олж мэдээд маш их зочирдсан гэдэг. Тэгвэл үүнтэй холбоотой өөр нэгэн сонирхолтой туршилт бол физикч эрдэмтэн Хельмут Шмидтийн 1970-аад онд хийсэн Random Event Generator буюу санамсаргүй спин хийх бөөмс нэг бол баруун тийш, нэг бол зүүн тийш эргэх хөдөлгөөн хийдэг гэж жишиж болох тул тэг эсвэл нэг гэсэн утгаар илэрхийлээд нийлбэр дүндээ тоо 50% магадлал үр дүн үзүүлдэг байна. Харин хүн оюун санаагаа төвлөрүүлж аль нэг тоог их гараасай гэж бодлоор нөлөөлөх гэж оролдох үед электронууд аль нэг зүг рүү эргэх байдал нь 50%-аас давж эхэлдэг байна. Энэ бол тун хачиргалтай үр дүн бөгөөд олон эрдэмтэд үгүйсэх гэж оролддог байна. Гэвч доктор Joy Dispenza энэ туршилтыг бясалгалтай хослуулан олон удаа давтан хийж үзэж баримтжуулсан байдаг бөгөөд энэ талаар ном хүртэл бичсэн байдаг үлээ. За өгшөө энэ бас айгу сонирхолтой мэдээлэл нэ. Төрний нэг робот төр хийсэн туршилтаа айгу төстэй. Бас тэр квант орон зайд нөлөөлдөг гэх те. Joy Dispenza гэдэг эрдэмтэн бас дараа нь айгу олон татаж хийсэн гэдэг ярьжсэн. Тэгээд тэр алсын зай аимшигт харьцаа гэдээ бас тэр нэг хоёр электрон гасаас холбогдгийг Эйнштейн бүр амар цочирдож хүлээж авч ирсэн байна л да. Тухайд бүр хүлээн зөвшөөрөхгүй те. Тэгээд энэ яг ингээд манай ертөнц өөрөө юм ямар том потенциалтай вэ гэдгийг бас нэг харуулсан туршилт юм байна гэж бодсон. Одоо бид нэг квант холбооны тухай ярьдаг хэлээд. Тэнгүүд тэр электрон ингээд ямар ч орон зайг ингээд холбогдоод энийг ашиглаад тэгж яриад байгаа хөш нөгөө портал үсгэж явна гэдэг чинь ингээд нөгөө одоо эндээс ороход шууд ертөнцийн нөгөө талаас гараад ирдэг те хаалга хийж болно гэдэг. Энэ электроны энэ хуулиар боломжтой гэж бас яриад байдаг юм л те тий. Хоёр электронд ингээд барьшилчих те. Тэгэхээр ингээд ирээдүйд бас сонирхолтой технологи боломжууд ингээд гарч ирэх байх. Ер нь манай ертөнц өөрөө маш том потенциалтай байна. За тэгээд тэр дараагийн тэр туршилт бол яг тэр нэг робот төрсэн туршилтаа ойролцоо. Хүний ер нь оюун санаа квант орон зайд яаж нөлөөлөх үү гэдгийг нэлээд судалсан юм байлээ. Тэнгүүд дарагдсан дараа нь тэр Joy Dispenza гэдээ бас мундаг эрдэмтэн байгаа шүү дээ Америкийн. Тэр ингээд аюу олон тавтаж игээд яриад байлээ л дээ. Тийм. Тэнгүүд та нэг ярьжсэн шүү дээ. Энийг бас зүгээр нэг хүн ингээд хийх биш. Блоко тайлж ш тээ. Тэгээ одоо хүмүүс байд штэ тий. Миний нэг тэгээ одоо хүн төрөлхтний тий та өөрийгөө би гэж бодоорой. Таны энэ биеийн дотор өсөд байгаа сайн сайхныг мэдрээд байгаа нэг зүйл байгаа л да. Тий. Мөрөдөлтөд хүрчих гээд байна. Биелүүлчмээр байна. Болчих юм шиг санагдах. Нэг зүйлийн занглаа тайлагдвал болчих юм шиг санагдах. Эсвэл хин нэгэн тусалжвал яг болчих юм шиг санагдаад идэг тий. Тэгэхээр энэ бол блокууд чинь тайлагдвал энэ ертөнцийн нөгөө өргөлж өгж идэг гэдэг нь батлагдах байхгүй юу? Үнэн. Бид нар өөрсдөө л хааж идэг. Өөрсдөө л хаагаад авахгүй байгаа болохоос шүү. Тэгэхээр хүн блого тайлаад тий нэг зүйл төр итгэх юм бол тэрийг авдаг байхгүй юу? Одоо суглаан дээр жишээ нь олон хүн одоо нэг хүн олон удаа суглаа хойж байгаа. Жишээ байд ч тий зарим хүмүүс одоо миний нөгөө юм маань хаагдчихлаа гэл ном уншуулаад яваад идэх хүн байхад нэг хүн зүгээр л суглаан дээр ингээ бас хожоод идэх хүн байдаг тий. Яг үнэ. Тэр итгэл багшаа нөгөө нэг илүү мөнгөтэй хүн суглаа хожоод иддэг шүү дээ. Тийм мөнгөтэй хүмүүс суглаа хожоод. Юу тэрийг амьдралаас харчихсан. Мөнгөтэй хүмүүс суглаа хожоод иддэг сонио. Тэгэхээр энэ үү штэ. Талархал аюу хүчтэй нөлөөлж штэ. Талархлын энерги асар их хүчтэй байт юм бэл. Тэр давтамж энэ оршихуй ертөнцийн тэр нөгөө Joy Dispenza-гийн нөгөө туршилттай төстэй байхгүй юу? Бидний энэ 70 хомсрын тэр одоо програмжилж авсан хүслүүд энэ матери дээр нөлөөлж идэг гэдгийг ингээд батлагдаад байгаа байхгүй юу? Хэрвээ би сэтгэлийн хувьд энэ одоо жишээ нэг авна гэдэг хүсэл байгаа ямар ч миний хувьд хүлээж авахд миний оюун ухаанд ямар ч саадгүй бол тэр зүйл надад татагдан орж ирдэг тий ийм хууль байдаг зарим хүмүүс тий айгу нөгөө хүмүүс хэлээд дээ шүү дээ азтай гэд нэг мэдлэхгүй мөртлөө амар азтай дээшлээл яваад иддэг тий албан тушаал захиал баяжаал яваад иддэг хүн байдаг асар их мэдлэгтэй мөртлөө нэг байран дээр гаццсан хүн байдаг тэгэхээр энэ хоёр хоёулаа адилхан энергитэй хүн байгаа ялгаа нь юусоо нэг нь хязгаарлагдмал нөгөө
оюун ухааны хязгаарлагдмал хүлээс буюу блоктой нөгөөх нь ямарч блок байгаа байхгүй. Тий. Тэгэхээр ерөөсөл ийм л Тэгэхээр утга учиртай. та нэг хэлжсэн блоко тайлсан хүн жишээ нь одоо энэ Joy Dispenza эрдэмтний тэр судалгаанд ингэж яг оюун санаагаараа материал нөлөөлөх боломжтой гэх тээ. Боломжтой. Материал нөлөөлөх боломжтой юм л. Электрон өндөр юм тээ. Энийг бол би үнэхээр үсэхгүй. Яагаад тэгэхээр Joy Dispenza бол мундаг эрдэмтэн айгу олон удаа энийг ингээд баталж хийсэн гэж байгаа байхгүй юу? Би өөрийнхөө нэг амьдрал дээр болсон терапины явцсан жишээг хэлж өгөө. Яг би нэг хүнтэй терапи нөгөө гидалт хумсрын сөрөг блого тайлах гэж байгаа шүү дээ. Хүмүүс ч ирээд блого тайлуулах. Тэр үед 6 цагаа тохирсон байсан оройны. Тэгэхээр 5 цаг гэхэд тэр хүнд бас өөрөө сэтгэл готролд ороод тий 40 жил болцсон. Тэгээд хүмүүс хараал энэ төр хийлгүүлсэн гэд өөрийнх нь энерги хамгаалуулдаг гадаадд нэг хүн байсан юм байна. Оросд. Тэр нь яг биний нөгөө уулзалтын цагаас 1 цагийн өмнө анхааруулж ирсэн юм байна. Чамд асар их том энерги ирж байна. Тэгвэл энэ энерги чамайг өмнө нь нөгөө харааж байсан тэг хараал хийдэг хүмүүс гэж бас байт юм л ч тэг. Тэр хүмүүсийн явуулдаг энерги биш, энэ асар том энерги байна. За энэ би юу гэдгийг тайлбарлаж чадахгүй байна гэд бүр орсоор баахан voice явуулж ирсэн юм билээ. Тэгээд тэр хүн юу юм болоо гэж бодоод ямар ч л байсан нөхөр та хоёр болгоомжтой байгаараа гэж хэлж ирсэн юм билээ. Тэгээд 6 цагт юу хийж байгаа штэ. Нөө терапи хийж байгаа. Тэр үед чинь би мэдэхгүй штэ тэрийн те. Зүгээр л би терапи хийж байгаа тэгэнгүүтээ би сүүлд нь зүгээр миний амнаас гарсан үг байхгүй юм чинь. Би ингэж хэлчихсэн байхгүй. За энэ оршихуй ертөнцийн та юунд итгэдэг вэ гэж хэлгээд тэр хүн чинь өөрийнхөө хэмжээгээр нөгөө бурхан гэл ингээ яриад байгаа штэ. Бурхан. Тэгээ би ингээ тэгээд энэ энерги хамгаалагч гэл ингээл итгэж байгаа гэдгээр тэгвэл тэрнээс том хүч байдаг шүү. Оршихуй ертөнцийн их хүч гэж байдаг шүү. Тэгээ тэрнээс том хүчээс танд хамгаалалт ирж ингэж төсөөлөөрэй гэд зүгээр төсөөл. Би ингэж төсөөлүүлэх гэж ярьсан төдий. Тэгэнгүүт тэр хүн чинь яг нөгөө транст орсон хүн чинь жинхнээсээ мэдэрч байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүний зүгээр оюун ухаан тэр нөлөөлж байгаа байхгүй. Тэгээд солонго би харлаа гэж хэлсэн. Солонго ирээд өөрийнх нь бүрхчихсэн юм байна тухайн үед. Тэгээд трансформац бит хоёрын уулзалт дууслаа. Дараа нь гайхалтай нь юу вэ гэхээр одоо бит хоёрын хийх гэж байгаа ажлыг тэр орсод байгаа тэр энерги хамгаалагч юмыг нөгөө зөгнөж урчилж хардаг хүн чинь гарцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол зүгээр нэг яриа явагдаад байдгүй юм байна. Тэ? Энэ бас нөгөө гэдэг иймэрхүү энерги, иймэрхүү мэдээлэл, материал нөлөөлдөг. Энэ тэр тухайн үед тэр хүний оюун ухаан энэ оршихуун тэр их энергитэй магадгүй холбогдож чадсан болов гэж бодож байгаа хгүй. Яагаад гэвэл тэрийг чинь өөр одоо муу мухай энергиас нь хамгаалж дандаа ном энтер уншуулж өгдөг. Тэр бүр ингээ орсод байгаа хүн чинь тэр хүнд орж ирээд мэдээлэл тэгжин гэдэг чинь. Тэгэхээр ийм нэг үйл явдал болж исэн. Тэгээ тэр хүн гайхаад талархаад тэгжсэн. Энийг яриад исэн юм биш үү гэд тэгжсэн байхгүй юу. Тэгэхээр бидний энэ оюун ухаан бодол бүгд тэг үг чинь амьтай биелдэг гэдэг нь үнэн байхгүй юу. Гайхалтай хүчин зүйл байгаа шүү. Ялангуяа би бол сургалтын тааварснаас бол биш л өөрөөс л та тийм нэг удаадараа хэлсэн. Ингээд шал өөр очтгол юм билээ өгшөө. Тэгээ энэ тайлбарч чадахгүй байна тийм. Тэгээ энийг бол яг тайлбарлах гэхээр бидний өгнүүд дандаа ингээ материал өгнүүд юм шиг байгаа юм. Гацчаад байгаа байхгүй. Арай өөр түвшний зүйл ярих гэхээр үг. Одоо ингээ хүмүүс жишээ нь бас ойлгохгүй байх вэ гэж бодогдоод байдаг байхгүй тийм. Яг би дээр үзээд нэг ингээд ойлгочих тийм. Чи ингээд блог тайлгдсан дараа ингээд ажил үүсчих тийм үү. Одоо саяны процесс дээр энэ чинь хүний төсөөлөл явагдаад байгаа шүү дээ. Тэ. Хүний зүгээр төсөөлөл төдий явагдаж байгаа зүйлийг өөр хүн асар том энерги ирж байгаа гэж нөгөө зөгнөгч хардаг хамгаалагч хүн ингээд орж ичэн гэдэг чинь ер нь бол бид нар наана ингээд зүгээр л эн чинь бодвол яриа гэж бодож байгаа л биш.
цаана бас энэ хүчтэй өгний бас хүч нь байт юм шиг байгаа. Утга учир тэр нэрэл амьтай бодит. Одоо үг бол ингээ бодит болдог, бэлээ болдог гэж хэлдэг шүү дээ. Амны бэлгээр байх хэрэгтэй гэдэг. Амны бэлгээр аштын бэлэг гэдэг. Энэ бол үнэн. Тэгээ ер нь хүний даалт ухамсар бол ирээдүйн өнгөрсөн одоо ингээ бүгдийг мэдрэх боломжтой гэж би сонсч ирсэн байхгүй. Тэгээд нөгөө нэг та түр хэлсэн шүү дээ. Боломжтой гэдэг тий. Боломжтой. Сүүлд бас тэр боргоцоо болчиххаа гэдээ бас их ярьдаг болчих. Ер нь боломжтой байх шээ тэр. Боломжтой. Яг гэвэл үгүйсэхгүй энэ бол боломжтой шүү. Тий. Өмнөх үеийн жишээ нь ийм одоо миний практик дээр ийм жишээнүүд байгаа. Өөрийнхөө цаан аваар характер, өөрийнхөө өвчин эмгэг те энэ дэр ажилласаар байгаад сүүлдээр нь бол даалт хомсор чинь нөгөө гүний датаануудыг гаргаж ирээд дим билээ штэ. Тэгсэн чинь тэр нь одоо жишээ нь аав ээжийнхэн ч юм уу, эми өвөөгийнхэн ч юм уу нөгөө генийхаа те болсон зүйлүүд төр трансформац хийхээр шууд итгэрэх жишээний. Бодит ийм жишээ гараад байгаа байхгүй. Тий. Тэгэхээр ийм процесс явагдаад байгаа болохоор энэ даалт хомсраараа цаг хугацааны орон зайн хамааралгүйгээр аялах боломжтой болчихж байгаа. Тэгэхээр энийг бас ингээд бас андуурж болохгүй хүмүүс хамаа намайг төсөөлөө те ингээл ийж тийшээ ингэж болохгүй юм билээ. Энийг яг мэдлэгтэй байх хэрэгтэй. Техниктэй байх хэрэгтэй. Тэгжиж яг нөгөө ихийн хэлээ тэрнээс цааш удам генетикийн юм орж боломжтой те. Техникийн дагуу. Техникийн дагуу байх хэрэгтэй. Сурах хэрэгтэй. Тэр сурах бас нэг бас арга барил байна. Хичээл зүтгэл байна. Тэгжижл энэ нөгөө яг симболарын 3 дахь нүч нээгдэн шүү. Тийм. Түүнээс ч тэгж дураараа яаж болохгүй тийм ч бас их учиртай юм билээ. Яг тэр генетикээр дамжсан мэдээлэл өдрөөр орно гэдэг чинь тийм. Сага техникийн дагуу хийд юм билээ та бас. Тэгэхдээ тэрийг хаа маань амаагүй хүн болгон мэдрээд байдаггүй энийг. Тэгээ тэр практикийг маш сайн сурсны дараа хүн өөрөө ялгаж даалт хомсроос ирж байгаа мэдээлэл төр бүр ингээд тасцсан байгаа шүү дээ. Энэ чинь даалт хомсроос ирж байгаа мэдээлэл гэдэг тэр хүн ингээд практикаараа ингээд өөрөө үр дүн гараад батлагдсан. Тэр хүн өөрийнхөө биеэрээ мэдрээд өөрийн амьдрал дээр баталчлаа. Ингэж ажиллаад явж гин. Гэтэл нэг ороод ирсэн мэдээлэл нь удмын генийх болж гараад ирдэг байхгүй. Энэ нь тухайн хүн чинь баталсан юм чинь эргэлздэггүй тэрийгэ тайлцахаар нөгөө өвчин нэтгэх жишээ нь нөгөө болж бүтгүй байгаа байдал нь засрах жишээ нь. Генетик дээр би нэг ер нь юунаас сонсчихсан л даа шинжлэх ухааны юунаас ч гэсэн тий. Одоо ингээд удамд нь болсон онцгой үйл явдал ер нь ингээд генетикээр дамжаад тархины бор хайлтан дээр ч юу вэ тий. Ингээд үлддэг гэдэг ер нь сонсчихсан байх шээ. Тэгэхээр энэ бол угаасаа л үнэн тий. Бага шүү дээ одоо генээр дамждаг. Одоо ингээд эвчнэр чинь анамнез авах та удамшлын өвчин байна уу гэж асуудаг шүү дээ тий. Тий. Удам дамждаг. Тэгээд бас багш ер нь даалт хомсрын тухай ярьж байгаа даалт хомсор гэдэг чинь багш нөгөө нэг бас ерөнхийдөө нэг ерөнхий хэллэг нэг байгаа шүү дээ. Тий чинь яг хоол бас дотор их олон задардаг гэсэн тий. Тий. Даалт хомсор гэд гаднаас нь ярьж байгаа. Даалт хомсор дотроо асар олон даалт хомсортай. Энийг одоо ер нь Монгол яригдж байгааг баха. Маш их асар олон даалт хомсор байгаа. Тухайн даалт хомсор болгон дээр байдаг датанууд тустай байдаг. Тий. Аливаа юмыг одоо ингээд бид нар даалт хомсортой холбогдлоо. Энэ хичээлийг сураад явж байгаа. Одоо би чинь ерөнхийд нь асуулгадаг байхгүй юу? Хичээл дээр. Гэтэл тус нь яг онж асуухаар онж хариулж ирдэг. Жишээ нь миний тэрийг хариуцсан даалт хомсор гэж асуухаар яг тэр зүйлийг хариуцдаг даалт хомсор нь яг оновчтой хариултаар одоо мэдрээд ороод ирэх юм тий. Тэгвэл илүү үр дүнтэй бас бол. Тий одоо даалт хомсорч одоо хамгийн багтаа 1000 гаруй л үүрэгтэй байха асар том байд. Тий. Даалт хомсор ер нь ингээд хизээч унтдаггүй гэдэг чийсэн дээ багшаа. Ер нь даалт хомсор чинь байнгын ажиллаж идэг. Илүү хомсрол бид нарын амрах хэрэгтэй тий. Яг даалт хомсор маань амардаггүй байхгүй. Чихээрээ хүн чинь мэдээлэлээ бичигдээд тархинд. Байнга авчдаг гэсэн тий. Байнга авчдаг. Тэгэхээр нэг унтж байгаа хүүхдүүдийн хажууд бас муу мухай ярьж болдог үү гэдэг юм тий. Одоо жишээлбэл унтж явахдаа угаардаад хүмүүс өнгөрчдөг шүү дээ. Тэгэхээр
үнэрийг авах ухамсар унтж байгаа байхгүй. Энэ үнэрийг авах ухамсар чинь гаднаа ертөнцтэй холбогддог. Энэ мэдрэхүү чинь хинээс мэдээлэл авах гээд байгаа вэ? Гаднаа үнэрээр амьсгал гаднаа. Энэ матери ертөнц болон намайг холбож байгаа мэдрэхүү. Нүд бас тийм байгаа байхгүй юу? Гаднаа ертөнц болон би гэдэг энэ оршихуйг холбож байгаа. Тэгэхээр эдгээр тэ цаанаа ингээд датагаа ингээд боловсруулдаг сонсголын тэр чинь одоо ингээд унтчих та сэрэвэл сэрдэг те. Тэгтээ угаарын хиндээ яагаад тэрийг мэдрэхгүй унтчихад байдаг. Ялгаатай гоц. Тийм ээ. Тийм. Даалт ухамсар ер нь бол шөнө ажиллаж идэг. Тэгээд ер нь ингээд бидний тарих даалт ухамсар яг нэг юм одоо баг одоо нэг үлдэх Facebook, Instagram алгоритм шиг ажилтдаг санагдаад байгаа юм шиг. Одоо ингээд татамжтай нэг юм ингээд бодчихонгууд яг тэрийг олж хараад байдаг тий. Тийм. Одоо би нэг машин ингээд бодчихонгууд нөгөө машинаа л гудамжинд олж хараад байгаа байхгүй юу? Тийм. Ийм юу байдаг ч одоо жишээ нь олон өнгөтэй зургийг харуулад за чи энэ зураг дотроос өөрийнхөө хүснээ хараарай гэл харчаад ингээд нуучаад эргээд энэ дотор шар өнгөтэй зүйл ямар зүйл байсан бэ гэд жишээ нь одоо цэнхэр өнгөтэй юмнуудыг харуулж байгаа шүү дээ. Шар өнгөтэй зүйл ямар зүйл байсан бэ гэхээр сандгүй байхгүй. Эсвэл төрүүлж нөгөө хэлдэг. Чи эндээс цэнхэр өнгийг олж хараарай. За юу гэтээ. Ингээ цэнхэр өнгийг харна гэж бодсон байгаа шүү дээ. Тэгмүүдээ нөгөө олон зургийг харуулсан чинь цэнхрийг л хардаг. За нэг хажууд нь шар юм байсан шүү дээ. Тэр юу байсан бэ гэхээр мэддэггүй байхгүй. Тэгэхээр тарих ерөөсөө юунд фокуслан тэрийг л олж хардаг тий. За тэгээд төгшөө даалт ухамсарын тухай ярьж байгаа их бас нэг даалт ухамсартайгаа хоёлаа дахиад нэг холбогдоод тэр ч одоо хоёлаа нэг холбогдсон шүү дээ тий. Тэр бичлэг бас айгүй баярлсан тий хүмүүс айгүй хүссэн байлээ. Дагаж хийж үзээ зарим холбогдлоо яста сонирхолтой гэдэг надад өвт биччихсэн. Тийм. Даалт ухамсартайгаа холбогдчихлоо. Тэгээд яах вэ гэдэг асуулт айгүй ирж байсан тий. Дохиогоо авах тий. Даалт ухамсарт үнэн үү биш үү? Тийм үү үгүй юу гэдэг дохиогоо авна. Тэгээд даалгавраа өгж болно. Тэр гүн орж гүний тэр одоо сөрөг одоо энергийг бий болгоод байгаа сөрөг тэр блокуудыг тайлж болно. Тэгэл нөмшлүүдийг хувиргаж болно. Тэгээ юу л бол юу л хийж болно. Юу хийж болно те. Маш олон зүйлийг хийж болно. Ядрог тайлж эдгэрэх тэр програмчлалыг суулгаж болно. За зан төлөвийн хувьд тэрийгээ засаж тэр үүссэн шалтгааныг илрүүлж ойлгож болно. Маш олон зүйл хийгддэг. Тэдний дундаас одоо ингэ жишээ болгоод нэг нь л туршаад үзье те чи даалт ухамсартай холбогдоод даалгавар өгөөд өцгөө хүмүүс гэртээ бас туршиж үзэх те. Даалгавар өгөөд тэгээ. Хүмүүс бас яг дагаад хийгээсэй гэж хүсэж байна тэгвэл ингээд яг холбогдоод тэгээд яг дагаад те тэр даалгаврыг өгөөрэй. Тэгээд тэр даалгавар чинь ер нь бол яг биелэгдэн даалт ухамсарлыг даалгаврыг биелүүлдэг. Тэгээд даалт ухамсартай ингээд харьцах өвчнөө айгуу гоё арга байдаг гэсэн хэлсэн шүү дээ. Тэгээд би яг нэг тим үгүй гэд хариулт бас авч болдог те. Би бас чухал шийдвэрүүдийг өөрөө гаргаж чадахгүй шүү даалт ухамсараас асуугаад хэд хэдэн шийдвэрүүдийг шүү зүгээр даалт ухамсарын юмар бас авч ирсэн. Тэрийг бас яг хоёлаас дараа нэг бас харуулдаг. Одоо тэрийг хийж болно шүү. Тим үгүй гэдэг үү? Тий одоо жишээлбэл яг одоо чиний хувьд асуух зүйл байхгүй ч гэсэн те нэг хүнтэй уулзлаа нэг ажил үйлсийн тухай чи тэр жишээгээ ярьж болно шүү дээ. Хамтрах уугүй юу гэд өгнөл ингээд логикоор хамтармаар байна. Цаана миний зөн совингоос нэг үгүй юм шиг нэг эвгүй мэдрэмж байгаад шүү дээ. Тэгэхээр яг баттай хайруугийн даалт ухамсараас мэдчих боломжтой. Тэгэхээр чи тэрийг жишээ олгоод хоёулаа харуулах уу? За тий. За. Тэгээд даалгавар өгөөд тэгээд дуусгая тий. Даалгавраас өгье гэж юу? Өгсөн ч болно. За. Нүдэ анаад. Би сул тавиараа. За. Бүх бие сул тавиараа. Өөрийнхөө бодол санаа, оюун ухааныг те юу байгаа юм шиг санагдаж ийн төсөөлөн хараарай.
жишээ нь хэд ургуулan бодох ч юм уу хэд ингэ стресстэй байвал миний тархин дотор энэ стресс бодлууд юутай төсөө зүйрлэгдэж чинь тэр зүйлийг бүгдийг энэ оршихуй руугаа нэгээр нь түүгээд явуулж ингэж төсөөлөд бүгдийг нь одоо ингэж миний оюун ухаан бодол санаа тунгалаг цагаан цааш шиг болж байна гэж төсөөлөөрэй. За одоо энд би болон миний дуу хоолой болон зөвхөн чи байгаа. Маш ажуухан амьсгал аваарай. Доороосоо дээшээ амьсгал аавна. Амьсгал аваад 2 секунд төгжээд уруулаад цорвайлгоод ажуухан үлээгээд гаргаарай. За одоо бид нар дотоод далд ухамсартайгаа хариу дохоог авах практика хийх гэж байна. Бүгдээрээ дагаж хийж болно. Маш сайн байна. Амьсгалын дасгал маш чухал байдаг. Хүнийг тайвшруулдаг тийм. За. Айжуухан амьсгал аавна. За одоо чи амьсгал аваарай. 2 секунд төгжээд уруулаад цорвайлгоод айжуухан үлээж гаргаарай. Маш сайн байна. Амьсгалаа авахдаа айжуухан гизээ татаж амьсгалаа сорон аваарай. Доороосоо дээшээ чиглэлдээ удаанаар. Төгжээд уруулаад цорвайлгоод ажуухан үлээж гаргаарай. За. Миний дотоод далд ухамсар минь. Ил ухамсарын түвшинд надтай холбогдохыг хүсвэл урагшаа хойшоо савлуулаарай. За бие сул тайвна өөрөө хөдлөхгүй цаанаасаа хөдөлж эхэлнэ. Удирдлахгүйгээр. Маш сайн байна. За энийг хүмүүс өөрсдөө дагаад хийгээд үзээрэй. Үзэж болно. Маш сайн байна. За одоо чи далд ухамсараасаа өөрийнхөө амьдрал дээр шийдвэр гаргамаар байгаа тэр зүйлийг асууж болно. За би нэг улс төрийн хүнтэй хамтарч ажил хийх шаардлагатай байгаа юу эсвэл шаардлагагүй байгаа юу гэдэг л мэдхийг хүсэж байгаа. Тэгэхээр тэр хүнтэй хамтарч ажиллахаар бол тийм гэдэг хариултыг өгөөд хамтарч ажиллах хэрэггүй гэвэл үгүй гэдэг хариултыг авъя гэж хүсэж байна. Тэгвэл тийм гэдэг хариултыг урагшаа хойшоо хариулаарай, савлуулж гэж хэлээрэй. Тийм гэж хариулахаар бол урагшаа хойшоо савлуулаарай. Үгүй гэж хариулвал хажуу тишээ савлуулаарай. За асууж олно одоо. Би. За дотроо тэр хүний нэрийг хэлээд тэр хүнтэй хамтран ажиллах уу? Надад цаашид хамтран ажиллахад ашигтай бол тийм гэж хариулаарай. Үгүй бол намайг хажуу тишээ савлуулаарай. Тийм бол урагшаа хойшоо савлуулаарай. За бие сул тавиад бие чагнана. Энэ үед манайхан орж иж байгаа хариуг ерөөсөө эсэргүүцэхгүй шүүхгүй логик тарих шүмжлээд иж болдог. Зүгээр бие ухамсараа бие рүү чиглүүлж өнгөж чагнаад суунд бие сул тавина өөрөө хөдлөхгүй аяанда тохоогоо өөрөө цаанаас өгч эхэлдэг.
За хэний хувьд болохоор Ууган Баярын хувьд болохоор үгүй гэдэг хариулт орж ирж штэ. За маш сайн байна. За одоо даалгавар өгч болдог. Ямар даалгавар өгмөр байна? Тэгвэл чи ингэж даалгавар өгч болно шүү дээ. Эсвэл шалгаж үзэж манайхан тий. Жишээ нь өглөө намайг 6 цагт сэрэгээрээ гэдэг даалгавар өгч болно. Эсвэл маргаашийн миний хичээлийг миний оюун ухааныг маш сэргийг байлгаж надад маш сайн ойлгох ухааныг минь хэлээрэй. Гэх мэтчлэн иймэрхүү асуулт асууж болно шүү заа юу. За эсвэл Ууган Баяр чи ямар даалгавар өгмөр байна? Эсвэл ийм даалгавар өгч болно шүү дээ. Намайг тийм. За маргааш өглөө сэрэх даалгавар өгч тийм. Тэгж болно. Эсвэл надтай ашигтай тий нийгэмтэй ч гэсэн ашигтай хүмүүсийг илүү таньж ойлгох тэр ухамсарыг даатгаж болно. Эсвэл ажил үйлсийг бүтээх талаас нь байж болно. Энэ оюун ухаан дата бол чиний талд ухамсарч бэлэн байгаа шүү дээ. Чи өөрөө хүсэд нэг даалгавар өгөөд одоо бид нар үзэгчтэй ингээд харуулъя тий. За хүмүүстэй ойлгохоор маргааш өглөө ирцэхээр хийжтэй. За тэгдэг. Намайг маргааш өглөөний 6 цагт нойр хансан бие маань сэргэг ирч хүчтэй сэрэгээрээ хүлээн авсан бол урагшаа хойшоо савлуулаарай. Үгүй бол хажуу тишээ савлуулаарай. Талархаарай. Ажуухан амьсгал аваад ажуухан гаргаад өөрийгөө тэрвэрээрээ. За ажуухан нүдэ нэгээрээ. За ингээд зүгээр л алт ухамсартай юм. Энгийн нэг даалгавар өгчлөө. Маргааш өглөө 6 цагт өөрөө шалгаж үзэн шүү дээ, тий. Яг 6 цагт сэрдэг байхгүй. Тийм. Би нэг ер нь бол шалгаж үзсэн багшаа. Тэгээд бүр өстө бүр гайхалтай. Би хүмүүсийг хийгээсэй гэж бодож чинь би нөгөө яг өглөөрт босъё гэж бодоод хийсэн чинь бүр амар гоё амарцсан босоод ирсэн. Хамгийн тэр оройн би айгу оройтч унтсан байхгүй. Тэгсэн мөртлөө яг унтахынхаа өмнө нөгөө нэг таны дотоод ирэл хичээлэр өссөн шүү дээ. Унтахынхаа өмнө далд ухамсартай даалгавар өгөөд намайг сайн амраагаад өглөө ингээд гоё хөнгөн сэрээр гэсэн чи бүр маргааш өглөөнд үнэхээр сайхан амарцсан босоод ирсэн тий. Айгу гайхчихсан байхгүй юу? Вау, өстэй хэрэгтэй тантаа гэдэг. Өвшөө бас гоё даалгаврууд өгж болдог тий. Даалгавруудыг өгж болно. Тэгэхээр тхийн тулд далд ухамсартайгаа маш сайн ажиллаж сурах хэрэгтэй. Дээрээс нь энэ даалгавруудыг маш хүчтэй энэ бол шууд ингээд далд ухамсар хүлээгээд авчиж гин гэхээр эн чинь маш олон удаа ярьж тэ өөрийгөө ингэж манифест шаардлагагүй байхгүй. Шууд ингээд хүлээгээл авчиж байгаа эзний даалгаврыг. Тэгэхээр энэ зүйлүүд маш хурдан хугацаанд яаж биелүүлэх ёстой вэ гэхээр нь блокууд тайлбарлах ёстой. Тэрнээс өмнө миний ихтгэл үнэмшилтээр суусан зүйл өөрөө далд ухамсарын даалгавар болоод ингэ биелэгдээд ингэ програмчлагдаад байдаг байхгүй. Тэгэхээр та альва даалгаврыг далд ухамсартай өгье гэвэл тэр даалгавар биелэгдэхийн эсрэг хэрвээ сэтгэлийн блокууд байвал тэрийг тайлах ёстой байхгүй. Тэгвэл тэр манифест маш хурдан хугацаанд биелэгддэг. Гайхалтай. Тэгээд яг энэ асуух юм авсан үнэхээр далд ухамсараас асууж болд юм билээ. Далд ухамсаар хариулдаг. Би бас яг нэг зарим үед бол хэрэгэлдэг. За сая нөгөө үгүй гэж хариуллаа шүү дээ. Одоо яахаар болчихлоо. Одоо л ер нь нэлээд нэхор үзэндээ. Тэгээ ер нь бол далд ухамсарынхаа шийдвэрээр дах нь агуу зүг байт юм билээ. За тэгээд далд ухамсартайгаа холбогдож үзүүллээ. Та бүхэндээ өмнөх дуу нэг бичлэг агуу олонд сонирхолтой санагдсан болохоор хүмүүс айгу асуусан байсан болохоор тийм далд ухамсартаас нэг даалгавар өгч нэг жишээ харууллаа тий. Хариулт авч бас нэг жишээ харууллаа. Та бүхэн яг дагаад туршид үзэрэй гэж билмээр байна. Яг тэгхийн дагуу туршид үзэх юм бол бүрэн биелнэ. Та өөрөө бүр гайхшилт орно тий. Тэг өвшөө бас гой техникүүд бас байгаа шүү. Хичээлмээр байна. За тэгээд нэвтрүүлгийн цаг маань бас нэлээд явчлаа. Ерөнхийдөө төгсөх тал руу ороод. Гэтэ бас танаас бас асуух хэдий асуулт байгаа тань тий. Ер нь би нэг асууя гэж бодсон багшаа. Өрөвдөх сэтгэл ер нь ингээд нэг бас айгу хүнд бас тий муу гэж сонсчихсан байхгүй. Та энийг нэг гой тайлбарлаад өгөөч. Яг тэгэхээр энэ бас нэг
оршихуйн нэг хуультай зөрчилдөг гэсэн шүү дээ. Та нэг энийг Тийм. тайлбарлаад. Бид нар ч нэг юм өрөвдөх сэтгэлэнгүүд нөгөө бид нар тоцоос ойлголт тахгүй юу? Оо өрөвдөх хэвээр те. Өрөвдөх хэвээр ч гэдэг бараг нэг юм итгэл өмшин шиг болцсон те. Гэтэл энэ бас яг өөрт нь хүнд бас муу гэж байгаа юм те. Та энийг тайлбарлаад байгаа шүү дээ. За яг өрөвдөх сэтгэлтэй бид нар яг энэ эргэн тойрноо хин нэгнээ хараад нүдэрээ харсан мэдээлэл төр дүгнэлт хийгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ өрөвдөх сэтгэл чинь өөрөө зан төлөвийн хувьд аврагч хүмүүсийг бий болгодог. Одоо хүний өмнөөр нь орж ажлыг хийдэг. Тэг хүний өмнөөс нь шийдвэрийг гаргах гэж хүний өмнөөс санаа нь зовж хүний өмнөөсөө одоо амьдрч өөрийгөө хойш нь тавиад ингэ яваад байдаг байхгүй юу? Бас эго гэдэг тийм. Тэгэхээр энэ өрөвдөх сэтгэл чинь энэ оршихуй ертөнцийн хуулийг зөрчиж яадаг. Яагаад гэвэл энэ оршихуй ертөнцийн төр ирсэн танд байгаа бие махбод танд байгаа одоо энерги тэр хүнд ч гэсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр хүн энэ оршихуй ертөнцийн төр ирээд өөрийнхөө туулж явах ёстой замаараа л туулж явдаг юм байна. Гэтэл энэ өрөвдөх сэтгэл гэдэг маань бид нар хайрын сэтгэлтэйг андуурч болтгоо. Хайрын сэтгэлтэй. Тэгэхээр өөр энергийн хувьд арай өөр доогуур. Арай өөр нөгөө нэгүсэх нэгүсэх сэтгэлээс өөр гэдэг байгаа тийм. Өөр. Тий. Энэ эго байхгүй юу? Эго гэдэг. Энэ яагаад эго гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр тэр хүний туулж явж байгаа амьдралыг буруу гэж үзэж байгаа. Энэ хүн ингэж бүтээгдэж энэ замыг туулах ёсгүй байсан. Болохоор ингээд үгүйсгээд өөрөө үгүйсгээд байна гэсэн үг. Үгүйсгээд. Тэр хүний хувь заяа, тэр хүний байгаа байдал, тэр хүний туулж байгаа амьдрал, тэр хүний потенциал, үнэл юмч бүгдийг үгүйсгэсэн юм. Өөрөөсөө доогуур оруулж байгаа баг. Тэр хувь заяа, тэр хүний байгаа байдлыг доогуур өөрөөсөө доогуур маягтай болгоод өрөвдөд тий. Доогуур болгож байгаа. Тэгэхээр гэтэл тэр хүн өөрийнхөө туулах ёстой амьдралаар туулаад ухаарлыг аваад сүнсэн биеийн төвшөнд ингээд ахиж, дэвшиж, улам одоо ингээд оюун ухааны төвшөнд чадамжтай ухаалаг болж туршлагад зөвөрлөгдөж тэр хүн хөгжиж, дэвшиж явах ёстой шүү дээ. Гэтэл энэ өрөвч сэтгэл надад кодлогдсон бол хэрэгэд би тэр хүний өмнөр нь ороод дандаа ингээд өмнөөс нь шийдвэр гаргаад санаа зовоод ингэж яваад идэм юм. Тэгэхээр нэг ёсондоо тэр хүний хувь заяаны хувьд хөгжих ёстой бэрхшээлийг өөрөө туулах ёстой чадвард нь хаалт тавьчихж байгаа байдал багхгүй юу? Тэгэхээр оршихуй ертөнцийн ямар хуулийг зөрчиж байгаа вэ гэхээр энэ хүн төрлөختөн тунд бидийгээ өрөвдөд энэ хөөрхий амтан эн чинь ингэж бүтээгдэх ёсгүй байсан шүү дээ. Эн чинь ийм хувь заяа та байх ёсгүй байсан шүү дээ. Би засаад өгье. Өмнөөс нь би туулаад өгье. Гэд өмнөр нь орж ингэж аврагч болоод идэх байхгүй юу? Тэр хүмүүс маань өөрийн ирэхгүй эн чинь ухамсаргүйгээр бас үлдэгдэж явж байгаа. Аврагч хүмүүс. Тэгэхээр энэ бол эргээд энэ би хэрвээ хүнийг өрөвч байдалтай байвал энэ оршихуйн тэр хууль зөрчигдөд байгаа учраас эргээд би бас садалд орно. Тэр хүн ч садалд ордог. Аюу сонин юм гэдэг. Энэ өрөвдөх өөрт нь буцаагаад аюу хор болдог гэсэн тий. Одоо ингээд авраад байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар нэг оршин хуулийг зөрчиж. Оршин хууль зөрчигдөд байгаа. Болохоор ийм нэг цикл орчдөг байхгүй. Бүх юмыг нөгөө хяналтандаа байлгах гад санаа зовоод ингэдэг. Өөрийгөө зовоогоо те. Аюу их ачаа үүрээд. Ер нь эмэгтэй хүмүүс ингээ ачаа үүрэмтгий байдаг штэ. Энэ нь бас хэд ингээ өрөвч сэтгэл нэг кодлогдсонтой холбоотой байдаг байхгүй. Тэгэхээр багш би нэвтрүүлгийг яг энэ яриагаар дуусгая гэж яг бодсон. Яагаад тэгэхээр энэний араас дахиад нэг сэдв орж ирж байгаа байхгүй. Оршин хууль гэдэг сэдв. Би яг дараагийн контентын дээр ер нь яг энэ оршин хууль гэдэг юм айгу ярмаар санагдсан. Ягаад тэгэхээр ингэ таны сургуультанд суугаад энэ оршин хуулийн тухай айгу бодогцсохгүй. Тэгээд тий. Одоо заа уучлаарай би нэг хүн ингэ яриа маань дуусаагүй байсан байна. Тэр хүнийг одоо ингээд хөөрхийлөлтөө гэж би өрөвдөж байна штэ тий. Тэгвэл тэр хүний энерги тэр хүний энэ оршихуй ертөнцийн тэр хүмүүний тий хувь заяаг олж төрөх нь өөрөө гайхамшигдээд хувь байхгүй юу? Түүнийг би үгүйсгэх эрх надад байгаа юу? Байхгүй. Тэгэхээр би хууль зөрчиж гинөө гэвэл зөрчиж байгаа. Тий. Тэгэхээр өөрт нь муу тий.
энэ оршуулгуудыг ер нь судлаад гэсэн чинь эндээс бас маш гоё яриа гарах юм байлээ. Тэгэхээр дараагийн контентын дээр хоёул яг энэ тий үзэгчтэй бас амлчи дараагийн контентыг энэ оршуулгуудын тухай ярий. Тэндээс ингээд амьдралын философийн ер нь маш гоё ойлголт гарч ирэх юм байлээ. Ер нь хүний төр мөн чанар юу бид нар зөв гэж боддог гэсэн те юу ер нь яг үндэ буруу байдгийн зөв байд. Яг санийх те өрөвдөх сэтгэл бид нар чинь айгүй нэг тийм чухал гоё зүйл юм шиг бодоодсэн чинь яг цаагаараа бусдын тэр нэг оршихуйг те үгүйсгдэг айгүй тийм сонин харин эсрэгээр нэгүсэх сэтгэл бол байна. Инэрх нэгүсэх сэтгэл бол байх хэвээр. Түүнээс ч тэгж альва нэг юм чинь зөв техниктэй байх хэрэгтэй юм билээ л те. Тий одоо өрөвдөх сэтгэлээрээ өөрийгөө кодлцсон хүмүүс чинь өөрийгөө биш бусдаа нэг тавиад өөрийгөө хойш нь тавиад байгаа шүү дээ. Эргээд өөрийнх нь сэтгэлд гэмтэж эхэлдэг байхгүй. Тий. Яагаад гэвэл өөрийнх нь яагаад гэвэл тэр хүн өөрөө бас гайхамшигтэй хувь заяаг олж төрсэн хүн байгаа шүү дээ. Гэтэл би энэ оршихуйд ирэхдээ тэр хүний хувь заяаг үүрэх надад тийм байхгүй байхгүй. Маш нарийн. Тий. Тэгэхээр би бусдыгаа үүрчихсэн өөрийнхөө яа гэж те. Ийм байдалтаараа явхаар би өөрөө ингээ гацалтанд ордог. Өөрөө. Энэ болохоор өнөөдөр практик дээр яаж ирлэрж байгаа вэ гэхээр ерөөсөл маш их ачаал авдаг, амардаггүй, өөртөө өндөр шаардлага тавьдаг, өөртөө хатуу. За тэгээд өөртөө мөнгө байхгүй мөртлөө бүр одоо тэнд нэг хүн мөнгө зээлчиж би ингэчлээ тэгчлээ гэхэл өөрөв сэтгэлээр нь мөнгө өгөөд эргээд өөрөө аюу гэд хэцүү ачаалт амьдардаг байхгүй юу. Тэгэхээр энэ одоо өөрөө заавал нэг гацалт руугаа оруулдаг цикл. Тэр хүн сэтгэл зүйн хувьд ингээд заавал гацдаг юм билээ. Ийм хүмүүс. Тийм. Ер нь туслана гэдэг чинь хүртэл маш нарийн техник философи зүйл юм билээ те. Тэгээ ингээд оршин юм хуйлууд гэж байдаг. Энийг зөрчгөөрөх хүн дандаа асуудалд ордог. Тэр нь ямар нэгэн байдлаар өвчин болж ирдэг те. Санхүүгийн алдагдлуулж ирнэ, буруу зан төл болж ирдэг билээ. Тэгээ энэ талаар багштайгаа ер нь дараагийн удаа нэлээд дэлгэрэнгүй ярих чаддаг байгаа. Тэгээ тэрийг бас хүмүүс маань үзээсэй гэж бодож байна. Маш сайн ойлголтоо олж аавна. Тэгээд оршин хуулийг ингээд дагуу явснараа хүн агуу сайхан амьдрах боломж нь бүрддэг юм байлээ. Яг би энэ дэр ингээд дараа ярий гэж бодод байгаа. Тэгээд тэр хүний төвшөлт алга болдог те. Итгэж найдах сэтгэл нь сэргдэг ингээд маш гой гой нууц бас байгаа тэр дотор те. Тэгээд бас манай ахад ч гэсэн төхөөлсөн явдлууд байгаа. Оршин хуулийг өөрөө ч мэдэхгүй зөрчижсэн нь одоо дараа нь ярьсан л та. Ах би тэр оршин хуулиуд ингээд ах таньдаг ах дээрсэн чинь хүлээж авахгүйсэхгүй. Тийм гэж юу вэ те. Ингээд сүүлдээ ингээд нэг нилээ ярилцсны дараа ахтайгаа уулзсан чинь нэрэ чиний яриад идэх чинь бас нэр яг амьдрал байт юм биш үү. Тэгсэн чинь би нэг тэгсэн шүү гэх нэг юм ярьсан. Тэгээд энэ тухай дараагийн контентын дээр ярив. За тэгээд өнөөдөр багштайгаа нэлээд бас өргөн сэдвээр ярилцлаа. Дутуу юм бас магадгүй ярьсан юм байж магадгүй ярьсан бол уучлаарай. Битээр зурвал зөндөө олон контент юм. Тийм болохоор яарах хэрэггүй. Тэгээд багшийн яриг таслуулаа гэдэг маш их шүүмжил ирж байгаа. Гэхдээ бас та бүхэн ойлгоорой ингээд цаг тавчуу байдаг. Контентынхаа ингээд хуваарийн дагуу явж идэг. Нэг контент дээр бүх юмаа бас ингээ гаргачих болохгүй тий. Сурал контент дээр ингээ та бүхний сонсохыг хүсэж байгаа бүх юм чи битээр ингээ ярих болноо. За тэгээд багштай баярлалаа. За баярлалаа өрсөнд ийм гоё мэдээлэл бэлдэж, контент бэлдэж түмэн олонтой түгээж байгаад үнэхээр талархаж байна. Баярлалаа. Багштай бас маш их баярлалаа шүү. Багшаас маш их олон зүйл суралцсан. Тэгээд бас багшийнхаа энэ мэдж байгаа юмнуудыг ингээ өшөө гоё түгээхийг хичээж байгаа тий. Хүмүүст ингээ нөгөө гол сүүлүүд яг өгч боддог болсон. Хүмүүстэй л гоё ойлголт өгөх юмсан. Миний хийж байгаа сургалт, хийж байгаа ажлыг ийм шинжлэх ухаанч хандлагаар боддоор ингээд хүмүүст ойлголт өгж байгаад үнэхээр талархаж байгаа шүү. Баярлалаа гэж. Тийм, баярлалаа. Тийм, тэгээ гол зорилго маань ерөнхийдөө үзэж байгаа хүмүүстээ ингээд мессежээ маш сайн хүргэх те. Хүмүүс юм ингээд амьдралаа өөрчлөөсэй гэдэг л өөр төр мэдэрчээд байгаа болохоор тийм шүү дээ. Өөр төр ингээд нэг сайн сайхан зүйл мэдэрч болох энийг ингээд хүмүүс маань аваасаа маш хүсэж байгаа шүү. Тэгээд сурлаар та бүхэнд контент хүргэх болноо. За баярлалаа.